За сайн бацгаана уу? Эрхэм подкастын хүнд сонсогч нараа, мөн үзэгч нараа өнөөдөр би Америкийн нэгдсэн улсын баруун иргэдэх Калифорни одоо бидний сайн мэдхээр LA гэж хэлдэгтэй илээтэй ойрхон юм газар ирчихсэн байна. Тэгээд үнэхээр гайхалтай бахархмаар нэгэн одоо зочин урьж авчираад ингэ байж байна. За тэгээд манай зочин отгоо гэдэг. Тэгээд би таны ингээд түүхийг ингээд уншсан чинь ингээд бүр үнэхээр гайхалтай. Энэ нэмэгтэй бол бүр дэлхийн хэмжээний дэлхийд алдартай professional уран нуграач. За тэгээд одоо бас өөрөө таны нэг сургуулийн нэр юу лээ? Энэ flexible body art гэдэг нөгөө нэг би болохоор нөгөө нуруу нухсны эрүүл мэндийн талаар дасгал сургууль өгч тэгээд янз бүрийн бэртэл гэмтэлттэй юм уу эсвэл одоо янз бүрийн нөгөө төрөлхөөсөө ч юм уу эсвэл амьдралын нөгөө нэг өдөр болгоны нөгөө энэ нөгөө амьдралын одоо юугаар ингээд нөгөө нэг нуруу нухс нь өвддөг ч юм уу эсвэл зүгээр өвдөхгүй байсан ч болно нөгөө хамгийн наацханд л бид нар чинь машиндаа айгүйх суудаг ер нь жоохон суугаа тал руугаа болчихсон шүү дээ ер нь одоо сүүлийн ковидээс хойш ер нь айгүйх тэгээд хөдөлгөөн маш багтцсан тийм болохоор би ингээд хүнийг ингэж одоо өөрийнх нь биеэр өөрийнх нь одоо тэр нас тэр өөрт нь одоо ямар нэгэн тэр нуруу нухсанд нь асуудал байна уу байхгүйсэн ч болно зөвхөн ерөөсөн нуруу нухсны эрүүл мэндийн талаар дасгал сургууль зохиогоод өөрийнхөө мэрэгжлийн үндэслээд тэгээд би Америкийн нөгөө trademark copyright-ийн оюуны өмчтэй тэрнийг аваад тэгээд би багшилдаг 24 жил багшилж байгаа. Тэгээ миний компани нэр бол Living Spine Flexible Body Art гэж жоох урт. Тэгэхээр нөгөө нэг уян бие урлаг гэдэг үг нь бол тэгж ихсэн. Гэхдээ одоо сүүлийн нэг 10 жил бол би 24 жил багшилж байгаа болохоор сүүлийн 10 жил бол яг би нуруу нухсны эрүүл мэндийн тал дээр бол тэрэн дээрээ бол маш бүх одоо анхаарлаа өгч тэрэн дээр ажиллаж байгаа. Тэг хүмүүс тусалдаг. Харин би яагаад танаас ингээд үзэгчтэй ингээд танилцуулах гэхээр би миний танилцуулга жоохон ингээд юу яах гээд байгаа байхгүй жуултах гээд танаас асууж байгаа байхгүй та ямар юу вэ гэд тэгээд би бас таны ингээд нөгөө biographic хөө инфог ингээ уншижсэн чинь бас юм харсан байхгүй та бас нөгөө military нөгөө бас нөгөө юу яасан veteran хүмүүст бас тэр дасгалаа зааж өгч тусалдаг гэж сонссон. Надад болохоор ганцхан нөгөө тэр military-ч ялангуяа одоо тэр би одоо миний хийж байгаа дасгалахаар хүмүүс ихэнх хараад миний сошиал медиаг хараад Instagram-ыг харчаад яана би нугармааргүй штэ би нугарч чадахгүй штэ би одоо энийг хийх юм уу гэдэг байхгүй юу. Тэгэхдээ уран нугралтын би энэ олон жил хийсэн одоо Монголын уран нугаралт бол маш алдартай шүү дээ энэ бол одоо классик арт гэж явдаг. Тэг Монголд бол жоохон хүүхдүүд бага наснаас эхэлт бид ч одоо ингээд 3-4 наснаас л эхэлдэг шүү дээ. Тэгээд жүжигчин болсон бол ерөөсөө нэг 10 настай л байхгүй 10-11 гэл бид чинь ингээд тоглоод эхэлждэг. Мэргэжлийн уран бүтээлч болоод үнэмлэх авдаг тэр үед одоо бол би сайн мэдэхгүй байна. Одоо миний тэр жоохон багталтай гэсэн. Тэгээд би маш багасаа мэргэжлийн жүжигчин болоод тоглоод эхэлсэн. Тэмүүгт би нөгөө нэг олон жил ингээд тоглоод ирэхээр ялангуяа гадаад ч юм бол контракт гэрээ хийгээд ирэхээр яг тэрэндээ л ажилдаг штэ хүн тий. Одоо жишээл 1 жил 2 жил. Тэмүүгт чи үргэлжлээд 3-4 ингээд тэр компанид одоо зарим хүмүүс бол 5-6-7-8 жил ч ажилласан байдаг тий. Тэгэхээр олон жил ингээд тоглоод ирэхсэн эн чинь нөгөө нэг өдөрт одоо жишээл 7 хоног 5 хоног хагасан битсэн өдөр 2-3 тоглоно гэхэр чинь бас л хүн л болсон болох юм хүн л болохоор нөгөө нуруу нухс одоо булчин ширмсэн зангирн тэгэл нуруу жоохон хитрхи хүнд ачаалаа аваал ингээл нуруу нухс нь өвдөн чилэн хүн юм чинь тий. Тэгэхээр надад бол нэг их бол тохиолдож байгаагүй та бурхны авралаар би маш төрөлхийн уян байсан. Би бол одоо тэр нөгөө нэг эмнэлгийн хэлээр бол нөгөө EDS юм уу double joint гэж яриад байдаг юм аа.
тийм бол надад тийм нөгөө тийм өвчин байхгүй, тийм нэг өвчнүүд байдаг байхгүй юу бас. Ингээ эластик ингээ зүгээр ингээ арьсан ингээ татхаар ингээ сунаад ингээ тийм болохгүй зүгээр би ягаад чинь нэг ингээ нэг маш их хацтайгаар ингээд naturally уян төрч гисэн. Гэхдээ би хүн учраас бас ачаал авчихсан. Ялангуяа охиноо төрүүлсэн дараа олон цаг ингээд олон сар тоглоод ирэхээр тэг би энийг яагаад би энийг яриад байна гэхээр хүн л осон нугардаг байна уу зүгээр байна уу за тэгээд ингээд хүний нуруу өвддөг. Тэ ингээд янз бүрийн амьдралын өөрийн тэр нөгөө өдөр болгоны амьдралын одоо дадал тэр нөгөө хийж байгаа ингээд сууж. Тэг тийм болохоор ингээд би тэрэн дээр зориулаад өөрөө ингээд нөгөө багасаа сурсан юм аа ингээд нөгөө тасгал болгож эхлээд ингээд жирийн хүмүүс туслаад нугардаг хүмүүст эхлээ уг нь тусалдаг гэсэн. Гэхдээ над дээр айгүй сонин байдлаар би бас айгүй энийг ихсэн мэт энийг ярихаар ч айгүй урт болох гэдэг болохоор Америк ч юм их сонирхолтой гоё хүмүүс шүү дээ бас. Одоо жишээлбэл заавал нугардаг болохгүй ч гэсэн би ингээд харж агаад би жоохносоо ингээд уран нугралтыг хараад энэ ямар гоё юм бэ гэж боддог гэсэн. Би ингээд нэг юм мост хийгээд үзчих юмсан, сурчих юмсан би шпагат цугаад үзчих юмсан жишээлбэл. Зарим хүмүүс болохоор яна чи нугардаг гэхээр чиний нуруу аюу хөвддөг байх. Би нурууны гэмтэлтэй гэлтэгдэг байхгүй юу? Тэгэл би үгүй шүү дээ би миний нуруу одоо ерөөсөө өвддөггүй гэхээр яагаад чи ийм олон жилийн ийм хүн төрөг хийж тоглож иж гэлтэгдэг. Тэгэнгүүт би ингээл би бас айгүй азтай ингээд тий ингээд төрлөхөөсөө уян болохоор гэд тэгсэн мөртлөө надад бас тийм асуудал гараад ирсэн болохоор би тийм дасгал өөрийгөө яаж би нуруу нугасаа эрүүл байлгах уу яаж би олон жил нуурах уу тий одоо ялангуяа манай Монголд бол ингэдэг байхгүй юу уран нугралтыг ерөөсө бага насны тий за 25-аас доош насны хүүхдүүдийн л тийм урлаг тэрнээс хойш бол ингээд ер нь тиймэрхүү байсан. Ер нь бол бүгдээрээ гэж байгаа юм шиг. Ер нь бол нэг 25 6 хүрээл тэгэл нэг хүүхд гаргаал хоёрх тэгэл ерөнхийдөө болдог те. Энд чинь маш хүнд одоо спортын төрөлдөө ордон шүү дээ бас. Ганц эн чинь зүгээр урлаг уран сайхан биш. Тэгээд би яагаад чинь уран нугралтанда маш их хайртай. Би өөрөө нэг бүр хүсчиж сурсан жоохондоо ээжтэй загнуулан ээжтэй тэгэл айгүй дургүй байсан. Тэгээ би өөрөө хүсэж хагаад хийсэн болохоор би энэ мэрэгжилтэй айгүй дуртай. Яагаад ч би эндээ ингээд бүр зүрх сэтгэл бүр ингээд бүх юмаа би зориулсан. Яг үннийг хэлэхэд. Тэгээд надад миний уран нугралт бол надад миний хүмүүс ингээд аз жаргал авчирдаг гэл аз жаргал гэж байдаг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Байдаг би тэрэнд итгэдэг. Би айгүй тийм хүүхчиг нөгөө fairy tale story дуртай гэдэг шиг тий. Тэгээ би ингээд надад бол аз жаргал авчирсан. Зөндөө юм туулсан би гэхдээ аз жаргал авчирсан. Тэгээ би тэрийг ингээд олон жил хийхийг хүсэж байсан учраас би яаж нуруу нугасаа эрүүл байх уу гэд ингээд жинхэнэ толгоогоо ажилласан. Яавал би ингээд эрүүл байх уу? Яавал би олон жил авах. Тэрнээс л яг гэсэн тэгээд ингээд хамт тоглож исэн найзууд маань адгийн наацх нь ингээд хөлөө булгалах ч юм уу тий. Тэгэл ингээл эсвэл ингээл би янз бүрийн гимээрэн шпагат сумаар. Тэг би ингэж санаандгүйгээр ингэж тусалж явж байгаа. Тэгээд ингээд нэг мэдсэн чинь л ингээд ийм ажил бүр ерөөсөө өөрөөч мдэггүй байж байгаад би ингээд орцсон. Тэгэл над дээр хүмүүс ирэл чамаг гэстэн нэрээ айгүй мундаг ингээд ямар ч хүнийг ингээд айгүй гоё өвтөжсэн юм нурууг нь өвдөлөхгүй болгоод тасгал сургуул өгөөд эсвэл болголцсон хөлийг хөдөлж чадахгүй байхад нь айгүй хурдан буцаагаад ингээд эдгээгээд ажилтанд оруулсан гэдэг. Тэг би өөрөө ч сан би нөгөө айгүй тийм юмд сонирхдаг юм биений ялангуяа одоо энэ ингэж нэг хэцүү юмыг ингэж яаж хийж байгаа учрыг болох тийм дуртай болохоор бас тэр нь сонирхол маань намайг энд аяг бас хөтлсөн. Тэгээд над дээр бол бүх насны янз бүрийн мэрэгжлийн хүмүүс байдаг. Одоо ганцхан тэр цэргийн хүнч биш те. Тэгэл одоо тэрэнд надад одоо ингээл өмгөөлөгч байна, эмчнэр байна. Тийм. Тэгээд ингээд одоо бүр нөгөө энэ CIA counter intelligence хүмүүс би мэдгүй ерөөсө дараа нь бүр хийлгэж жагаад би ерөөсө хүний яг ямар ажил хийдгүү гэл нэг их асууад иддэг байсан. Ер нь бол яг сүүлийн үед бас нэг ажлынх нь нөгөө дасгал сургууль өхийн тулд ямар ажил хийдгээс бас аюу чухал байдаг л да. Сумгай ажилтан хүмүүс бол бас тэгэл их хэцүү шттэ. Тэр тэднэрт зориулсан би дасгал өгдөг тий. Тэгээд янз бүрийн одоо тийм юм юуны
төрөл бүрийн хүн, нас бүрний хүн байдаг гэж. Мэдээж нуралцаа заасан хിവэрээ хүн. Тэгтээ ер нь бол нуруу нугасны эрүүл мэнд. Ийм зэмрэл орсон да. За баярлалаа. Би нөгөө нэг яг хоо энийг ингээд дурдж хэлсэн боловч одоо таны бүр бага насны чинь амьдралаас нэг жоохон ярилцъя гэж бодож байна. Би таныг та 6 настайгаас эхлээд уран угралтыг сонирхоод тэгээд 13 наснда гэхэд дэлхийд танигдсан ийм уран уграач болсон гэж уншсан. Тийш үү. Тэр би гайхалтай санагдаад тэгээд үзэгчтэй хэлэхэд манай отгой ихчийн одоо зурагтай бүр юм нөгөө юу байдаг. Шууд ингээ марк байдаг. Тэгээд отгой ихч маань өвлийн олимпийг нээжсэн. Тийм Канадын. Одоо чи хитэн юм бэ бүр. Гэхдээ би өөрөө бол тоглоогүй. Зүгээр нөгөө Канадын аюу тум акробатын компани дээр өвлийн олимпийн нээлт хаалтанд нөгөө opening ceremony, closing ceremony тэрэнд ингээд нөгөө нэг тэд чинь 10 хэд минут үзүүлэлтөөр үзүүлэхэд би тэрний бүх төрөг одоо тэр тавилтуудын тавьсан. Тийм байсан. Тэг choreographic гэсэн. Тэг choreography гэдэг тий. Тийм. Тэрийг ингээ хийсэн. За тэгээд дахиад яасан чинь зөндөө ол юм байсан. Тэгээд Britney Spears-ийн тоглолтод тийш үү. Орсон гэсэн. Яг 9/11-ний өмнө одоо байдаг шүү дээ YouTube дээр. Нөгөө Britney Spears-ийн нөгөө ит од болж ах үед нь одоо тэр үед чинь нөгөө 9/11 болсон шүү дээ тий. Тэр ч одоо юу 20 хэдэн жилийн өмнө юм бэ тий. Одоо тийм бах. Тийм жоохон бах. Зурагтаар. Тэгээ намайг төрөөг багтдаг шиг чамайг жоохон бах. Тэгээ тэр Britney Spears-ийн MTV Awards-д би 2 нуралт шилж авсан тэр нэг аудишн болсон юм а. Гэхдээ би тэр аудишнд яг өөрөө орж чадаагүй. Би тэр үед Европ явжсэн. Тэгээд би ингээд манай агент надад хэлсэн байхгүй. Ингээд аудишн өгж байгаа. Тэгээд чи ирж чадахгүй юм чинь видео чинь явуулаа гэхээр би заа тэгээд би юусоо хинeen ч мдээгүй яг үнийг хэлэхэд тэг би MTV гэл тэр үг чинь тэгэл яг нөгөө айгүй мундаг байсан шүү дээ тий одоо ч тухайд бүр хамгийн алдартай байсан. Тэгээд MTV гэхээр би тэр удахгүй би тэр үед үнэхээр яг хизээ болох нь ч мдээгүй маш завгүй учраас тэгэл заа гэсэн чинь над руу 5 хоногийн дараа яг буцаад ирчихсэн чинь над руу яриад юу 2 хүн авахар болсон. Тэгээд нэг орс хүүхэн тэгээд чамааг авахар болсон. Гэт тэгэхээр би өөстөө нэрээ бөөм баярлаад. Тэг би яг үнэхлээд хүнд явж байгааг би мдэггүй байхгүй. Би ерөөсөө нэг тэр юмыг нэг ингээд нэг наривчлаа асуугаад байдаг. Яг бол миний нөгөө одоо нөгөө контрактын schedule гэж бид нэр ярьдаг шүү дээ хуваар. Ингээд одоо бол би сайн мэдэхгүй байна. Сүүлийн 10 гаруй жил би нөгөө тайзаа орхиод тоглоогүй болохоор яаж өөрчлөгдсөн. Миний үед бол ингээд миний жилийн юм бол аль хэзээний ингээд бүр жилийн өмнөөс гарчдаг тоглолтын хуваарууд хаана ямар газар тоглолттой тэр чинь би чи 2 агенттай байсан тий. Өөрөө бас фриланс нөгөө чөлөөт уран бүтээлч хажуугаар нь 2 агенттай. Тэнгүүт ингээ өөрөө ч юм аа нөгөөдөл чи хоорондон зохицуулна. Тэгэл ёстой нөгөө гэртээ орж ирээл чамдамаа шидэл хувцас аваагаал дараагийнх нь авч явал гэдэг. Яг тийм үе байсан болохоор би үнэхээр тэр үед анзаараагүй яг хин гэдгийг. Тэг яг нөгөө нэг контракт гэрэн ирсэн чинь Britney Spears гэсэн чи би Britney Spears юм уу гэдэг тэр айгуугаа. Тэгээд Britney Spears-тэй би MTV-гийн юу шоунд оролцож исэн 2 нуралт байсан. Тэгээд тэр нөгөө нэг нь би одоо яг ингээд тайз одоо ингээд байлаа гэхэд би одоо баруун гарталт байгаа байхгүй юу? Нөгөө Орос бүсгэн маань зүүн гарталт нь. Гэхдээ Britney Spears голт нь ингээд могоотойгоо гарч ирээл. Бүр тэр могоотой болов уу? Би тэрийг бол тэр чинь нөгөө ямар дүү нэлээ нөгөө нэг маш алдтай нөгөө ямар дүү гэдэг үлээ тэрийг. За тэр дуугийн санахгүй яарсан тэр могоод гарч ин ногооцтой санаж гин үү? Нэхгүй тэгэл хэвээр ингээл гарч ирээл тэ эхлээд бартаа гарч ирдэг штэ торноос мэн шиг. Тэгээд тэр бартай голынх нь тэр нөгөө юунд ийм нөгөө төмрөн юунд бартаа гарч ирээл могоо орцсон тэгэл гарч ирээл ингээд дуулдаг. Тэнгөт нь битээр ингээ ардна бас ингээ дор байж байгаа л дээшээ өргөөл аваа явдаг байхгүй. Би нөгөө жоохон өндрөөс айдаг болохоор тэр нэсэн чи би нөгөө төмрнөөс нь зурцсан юм аа гараараа юу гоё. Би тэрийг ерөөсөө мартдаггүй маа яасан гэсэн чинь
rehearsal 7 хоногийн өмнө хийсэн байхгүй бид нар нууцаар. Тэгээ Britney Spears-ийн тэр үед маш их алдартай байлаа. Тэгээд Justin Timberlake-тэй найз байсан юм. Тэгээ эдгээр чинь нөгөө бүүн папарацци дуулдаг. Тэгсэн чинь биднийг утсан буцыг хурааж аваад битгий та нар ийш орж байгаа Britney Spears гэж хэлээр мэлээрээ гэл ингээл Нью-Йоркт чинь rehearsal place тэгээд гадаа битүү папараццинууд. Тэгэл бид нэр ороод ингэч бидний зургийг аваад биднийг бол таахгүй шүү дээ, тоохгүй шүү дээ. Эдгээр чинь бид нар ямар тэр одын ажид. Тэгээ ингээд сургууль яг тэгээ бид нэр ингээд уцаа хураалгадаг. Яг л нөө зураг мураг авчихгүй ямар нэг юм яачин. За тэгээ 7 хоног бид нэр сургуульсан. Тэгтээ нөгөө тэгч нөгөө төмөрн яг хэлж исэн юм ингээд төмөр торонд хийшүү гэд тэгээ зүгээр ингээд нөө act like гэдэг нөгөө нэг ингээд байгаа тэр торон дотор байгаа юм шиг. Тэгтээ яг ингээд Britney-ийг хаа та нар ингээд бит хоёр нөгөө нэг тэр орс өхөн бит хоёр нөгөө бас юм яг ингээд адилхан юм нөгөө нэг ситрүү нүцгэн юм шиг тийм юм айгуу гоё тийм хувцсамсгдсэн тэгээд ингээд гялцаал яг ингээд тэгээд тэнгот битээр ингээд нөгөө нэг могоо шиг хөдлөх хэрэгтэй байхгүй юу яг тэр дунд нь тэгээд битээр ярьж байгаа л тэгэл та нар хамгийн гоё мундаг гэсэн трюкэ хийгээрээ тэгээд хамгийн гол нь хореографи ерөөсөн могоо шиг л та хоёр нугараараа гэдэг тэгэл би нөгөө орс бүсгүүдээ хэлээл нөгөөх маань айгуу өрхөн хоёлаа англиар яриад байгаа маа би нөгөө орсоор ярьдаг болохоор чинь тэгээд намайг тэгдэг гэсэн чи орсоор ярьдаг юм уу гэд би яана би орсоор сайн ярихгүй германаар ярих уу гэдэг айгуу нөгөө чи үгүй гэ тэгээ хоёлаа англиар яриад нөгөө чи бас дөнгөж ирсэн нэг залах хүүхэн тэгээд хоёлаа юу хийхээ ярьж байгаа тэгэд орж исэн байхгүй айгуу гоё байгаа. Харин тийм тэрийг би вау таныг би гэж би мэдээгүй тэнд тэр Britney Spears-ийн тэр чинь бүр үнэхээр алдартай шүү дээ. Би угаасаа тийм багасаа бас Britney Spears-ийг ер нь Britney Spears-ийг сонсоогүй хүн гэж байхгүй одоо ч хүртэл хүүхдүүд сонсдог шүү дээ. Тэр чинь бүр үнэхээр дэлхийд алдартай юм. Од тэгээд тэгсэн чинь таныг тэнд юунда тоглолтод нь ингээд MTV Awards-д ингээд оролцсон гэсэн чинь би бүр вау. Тэгээ бид нар чинь нөгөө аюу гоё нөгөө янз бүрийн тим том тоглолтод би бол ингээд айгүйх орж исэн. Тэгээ дандаа background check хийдэг те. Тэгэл ингээд шалгаал инээлүүд би энийгээл шалгачлаа те. Надаа ямар нийлүүлэгтэй байгаа юм биш гээд. Тэгэл нөгөө хамгийн сүр clear болоод ингээд одоо орох хэрэгтэй юм лээ гэ. Тэгээдсэн чи манай агийн чи ямар чамааг бол итгэж байгаа чамаа мэдэн. Гэхдээ бүхэн зүгээр эсэгээ би тэгээд зүгээр надад яг чи яагаад байгаа ингээд тэгэлсэн чи you're clear гэсэн би заа юу сүртэй ингээд дотроо ягаад нөө надад ямар өдөө би яах ч юм бэлээ надад юу ч л байхгүй чи тэгэл юм илүүдтэй за тэгээд ингээд ороод тэгээд тэгсэн чинь их гоёо тэгээд тэр үед ингээд одоо тийм том харж их гоёгоо дурсгалтай тэгээд ингээд тэр үед чинь бас ч их одооныхыг бодоход маш гоё байлаа. Контракт гэрээ маш гоё те. Айгуу сайн төлн яг өөрсийг нь хэлснээр үгэн. Тэгээд бүх юм цаанаасаа нөгөө айгуу гоё тийм том тоглохоор чи ингээд одоо жишээл first class-аар нисгээл юм уу. Цаанаасаа бүх юм бэлдэж өгөөл хувцас хонор будагчтай. Тэгээд бид нар юу ч хийхгүй тэгэл ерөөсөө номрол хийх хэрэгтэй. Бусад юм чинь бусд хүн ингээ яачин. Тэгээд ингээд их гоёо. Тэгээд надад дурсгалын юмнууд байдیں۔ Надаа одоо би тэрийг байж л байгаа миний юм дээр Britney Spears-с нөгөө ингээд тэр үед чи одооныхоо нөгөө энэ нөгөө Zelle ингээд нөгөө Venmo ч юм уу ийм байхгүй cash маш биш бүхэн чи нөгөө чекээр явагддаг ингээд бичдэг айгуу гоё. Тэгээд ингээд надад нөгөө Britney Spears-ийн MTV Awards ингээд юу contortion act ингээд тоглосон $10 ингээд бичсэн айгуу гоё MTV-нээс тийм чек ирээд айгуу гоё. Тэгээд би тэрийг харцалцсан нэрээ тэр гоё юм вау нөгөө мөнгө надад байгаа вау айгуу гоё. Тэгээ надад одоо бас тийм гоё дурсгалууд айгуу гоё штэ. Таны амьдрал бол бүр үнэхээр ном бичээд кино хиймээр тийм амьдралтай. Би тэгээд таныг ямар гоё амьдралаар тийм ингээд амьдрсан бэ одоо амьдарж байгаа юм бэ гэдэг ингээд би уншиж байхдаа бодсон байхгүй. Тэгээ би одоо би өөрөө эхлээд сүрдээд яана би танаас одоо юу асуух уу гэл ингээ бодчихсон чинь та ингээ хэлж штэ одоо би ингээд нуруу нүвддэг. За тэгээд бас зүгээр энгийн амьдралаар заавал contortion заавал уран уграач болохгүй ч гэсэндээ одоо өөрөө тийм хүсдэг тийм хүмүүст ингээд та туслаад багшилж байгаа гэдгсэн шүү дээ. За бас нэг юм би ингээд анзаарсан энэ үнэн үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүсийн
нуруу их өвддөг штэ тий. За тэр бол ингээд амьдралын хэв маяг за тэгэл одоо суугаа ажил хийдэг бол эсвэл хөдөлгөөн багтаа бол эсвэл хүнд юм их өргөдөг бол ингээд нуруу өвддөг тий. За зарим хүмүүсийн хувьд нуруу өвдөхийг би анзаараад ахад нэг юмд их санаа зовсон ч юм уу те их удаан юм нэг юм хүүхэд наснда нэг асуудалтай байгаад гэсэн юм уу тэр нэг юм хур өвчин болоод ингээд нуруу өвдөд идэг юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр үнэн үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ танд тийм кейс байсан уу? Хүмүүс одоо таны одоо сурагч нараас ч юм уу те ингээд энэ нурууныхан өвчин гайгүй болоод тэгээд бас сэтгэл зүйтэй нь холбоотой ах боломжтой юу гэж асуух гэдэг нь л да би нуруу. Маш чухал асуулт асууж байна. Үнэхээр айгүй чухал энэ бол маш чухал гэж би үргэлж энийг одоо сүүлийн би 24 жил ажиллаж байгаа гэсэн те. Эхний нэг 5-6 жил бол нөгөө хүн чинь ингээд сурцаал явдаг штеп би ямар анханасаа багш байсан биш те. Би ч өөрөө уран бүтээлч байсан. Тэгэнгүүт ингээд хүн чинь юмыг ингээ хийх тусмаа хүн улам сурдаг штэ. Гэхдээ ялангуяа би зүрх сэтгэлээсээ хийсэн. Би ер нь юмыг хийхээр хийх юм бол би яг чин зүрх сэтгэлээсээ хийдэг байхгүй юу? Бүр яг дотроосоо. Яг ингээ хүсэж иж би хийдэг. Тэгээд би ингээд багшилж эхлэе гэд бас ингэсэн. Одоо бас ингээд миний багтаа юу сурж яажсэн миний багш өөр багш нарын туршлага за тэгээ бас ингээд өөр хүмүүс ингээ хараад яагаад би уг нь их багш болохыг нэг дуртай биш байсан. Би ер нь бодож байгаа чи хүүхд юм чиндээ залуухан тэгээ дүнгэж эхэлж байгаа хүмүүс намайг чи нугралтын багшлах уу гэхлээр би үгүй гэж тэгдэг байсан байхгүй юу. Тэг би яагаад бас энэ багшлах болох ингээд юу гэсэн хэрэг ингээд санаанд өгөөр би ерөөсөө тэгэж хүнд захан багшлан нуруу нугсан талаар ингэж явна. Би бүршээ ингэж ядагсан. За хүмүүс ингээд нэг нугархаа болоод тэтгэвртэй гарахаараа тэгэл тэтгэвртэй гарлаа урлагийн аягүй ихт гардаа штэ 20 жилгээ гарчдаг. Одоо нугралтын бол юу вэ нэг 10 наснаас эхэлсэн бол одоо яах юм бэ энэ 20 гараад тий. Тэгэд юу их юм тий. Тэгээд тийм болохоор би ингээд яат юм бэлээгээ хаяа боддог байсан зүгээр. За зөө багшигаа хараад юм өөр ихчнийгээ хараад за зөө эднэр ингээд тэтгэвртэй гарангууд айгу сонирн болцгоочих юмаа. Тэгээ энэ яг үнэн л дээ ингээ бие ингээд ихэнхдээ нөгөө хийжсэн мэ хийхэ болно гэдэг чинь бас л хүнд айгу өөрчлөлт орно шүү дээ. Тэгээд би ингээ харж чаад би яаж юм болохгүй байх вэ? Яаж ирүүл байх вэ? Энтэр гэл бас боддог байсан. Хаяа дандаа биш. За ингээд багш болоод ингээд болохоор шийдээд ингээд тэр шийдвэрээ гаргаад ингээд санаанд явж байгаад ингээд ирсэн чинь би өөрөөсөө гадна өөрөө дээрээ хийж байгаа шавнараас маш их юм сурсан. Би бол энийг үргэлж ярьдаг. Хүн ерөөсөө сурхаасаа битээ ич. Тэр яаж сурахтаа хамаагүй те. Одоо жишээлбэл хүмүүс аюу хүмүүс ингэж тэмэлээ. Би ингээл ном уншаал ингээл тийм хараал юм хараал гэл зөө. Гэхдээ би энийг нэг ч сургуульд сураагүй шүү дээ. Энийг бол одоо манай Монгол тийм одоохондоо имч болохгүй бол те. Тийм нэг сургууль. Тэр үед ч одоо ингээл энэ нуруу нусны эрүүл мэнд гэл ярьдаггүй л байсан шүү дээ. Яг үнэхээр те. Миний хүүхдтэйхэн тэр үед бол. Тэгээ би ингээд энийг сонирхоод тагсан би жоохон сониуд цантай болохоор яагаад гэсээр байгаад ингээд тэрэндээ ингээ өтөлтөд орцсон. Тэгээд шавнараас аюу хөмсөрсөн. Миний шавнар дунд ингээд жоохон ойлгож чахаар аюу маш их бэртэлттэй хүмүүс байгаадсан байхгүй юу. Одоо жишээл ингээл хамгийн энгийнээр гэхтэл би ингээд нэг юм хийж байгаад ингээ мөрөг гимтээсэн чинь жоохон бахта эсвэл бүр ингэдэг юм хийгээгүй жоохон бахта хүүхдүүд чинь тоглодог шүү дээ. Одоо трамплин дээр өсөрдөг штэ тий. Тэгж яагаад унаад мөрөг гимтээсэн ч юм уу өвдгөө ч юм уу нурууга гимтээсэн. Гэт ингээд тэгэнгүүт намаа ингээд юм хийлгээд ирэхээр өстө нэр миний энэ өвдөдөө нэвдэг. Тэгээ би ингээд асуудаг байхгүй юу. Энэ тасгалууч уг нь өвдөхсгүй чамд ямар нэг юм байна гэдэг. Үгүй надад байхгүй. Би яагаачгүй гэдэг байхгүй юу гэхлээр. Тэгэхээр чамд ингээд юу янз бүрийн ингээ те саяхан гимтэж бэрцсэн биш. Жоохондоо ямар нэгэн байдлаар одоо жишээлбэл ингээд гүйж байгаа л бид нар ч алтарч унаад ингээл өвдөг мөвдгөө зөндөө шалбалдаг штэ. Тэр шиг бид нар бас ингээд жоохондоо аюух тэгээд мэдхгүйгээр
гимтэж бэртцсэн юм бэж идэг байхгүй. Тэгээ тэр нөх хүүхэд учраас маш хурдан идэгдэг учраас тэр дээр мартчихдаг. Ээж аав нь ч нэг тоодоггүй хүүхэд эмчин гээл те хурдан идэгдэг гэд. Хурдан идэгдэг үнэн. Гэхдээ тэр чинь яванда нас их тусам ямар нэгэн байдлаар бас гараад ирдэг байхгүй юу. Тэгээ би тэгээд асуухаар эхлээ үгүй гэсэн гинт нэг хэд хоногийн дараа ч юм уу нэг сарын дараа зарим нь бүр 4-5 2-3 сарын дараа би ингээд нэг ингээ усан дараа гараад ирсэн чи гинт миний эсвэл өглөө усаад эсвэл унтчихсан чинь гинт миний би ингээд трамплин дээр үсэрж жаад унтсан байхгүй юу. Тэгээ тэр үед миний ингээд шил ингээ шагаа ч юм уу миний ингээд тохоогоо би гимтэж исэн би мөрөө гимтэж исэн би нуруу айгу сонирн болж исэн ч юм уу эсвэл ингээд би ингээд нөгөө хүүхдээ чи нөгөө кард билгээд нөгөө нэг юу ирэх гэдэг үлээ монголоор нөгөө нэг мост биш нөгөө нэг акробат ирэх гэдэг. Тийм нөгөө ингээ хоёр ингээ иргэдэг яна уучлаарай би тэрийг яг хэлсэн чи марчлаа монголоор ингээ тэгж яхад ингээд юм уу эсвэл би ингээд нөгөө мост их чахт манай найз юм уу манай ах ирээд дээрс үсрээ суудсан ч гэдэг юм айгу сони маш хүнд юм ярьдаг байхгүй юу гэмтдээ тэр чин одоо тэр үедээ гэмтцсэн тэгээд ингээ идээд ингээд үлдсэн гэтэл буцаа чи физикал одоо биеийн хүчний юм хийгээд ирэхээр ямар ч юм байсан хуучин юм гараад ирдэг байхгүй юу. Заавал одоо бас нэг ингээд тийм байдлаар янз бүрийн бас өөр юм байна тий. За гэтэл ингээл би чи амьдралаас ингээд сураа яваад байгаа шүү дээ тий. Одоо ингээл багшлал юм чинь ингээл би тэрэндээ маш их сонирхолтой. Ягаад тэгэхээр ингээд нэг хүнээс цаавал би нэг юм сурдаг байхгүй юу. Тэгэхээр надад тэр маш гоё аз жаргал бэлгэлдэг те. Би тэрэндээ айгүй дуртай хийж байгаа юм да. Үнэхээр би чин сэтгэлээсээ хийдэг. Гарчгүй ч байна л да хүн болгоноос юм гарч ирнэ гэж байхгүй. Ерөнхийдөө яг зөв кейсүүдэл яриад байна л да. Гэтэл заа ингээд тэгжитэл бас ингээд чи тэрүү хэллээ. Ямар нэгэн сэтгэл санааны бага насны ч юм уу ингээд те сэтгэлийн цочролд орох ч юм уу сэтгэлийн шарх авах гэд энэ бол үнэхээр юм за 100% гэд хэлэхэд бол ингээд бас буруутахгүй хаа. Энэ бол үнэхээр байдаг. Тэгээ яагаад хүмүүсийн нуруу нэг өвдөж ийн гэж. Яагаад? Ерөөсөл хамгийн түрүү ихэнхдээ хүмүүс нуруу миний толгой өвдөд гэдэг шүү дээ тий. Ер нь бол эсвэл ингэж идэг шүү дээ. Миний энэ хоёр дээр ингээд чулуу тавьсан юм шиг ингээд миний мөр хөдлөхгүй ингээд хүзүү ингээд ерөөсө хөдлөхгүй ингээд таг болчлаа гацчлаа. Эсвэл монголчууд ингэдэг шүү дээ. Унтаа тусаад ирсэн чи хүзүү гоёотцсан ингээд сонин унтахаар үнэхээр нь тэгдэм аа. Гацчдیں хүзүү. Гэхдээ эн чин зүгээр нэг орой унтчихагаад гацаад бусаад ирж байгаа биш. Цаанаасаа угнаасаа нэг юм байгаад идэг байхгүй. Тэгээд тэр чинь ингээд ерөөсөө л энийг ингээд одоо эрдэмтэд ч вэ, эмч доктор, профессор одоо тэг ингээд судлаачид хүртэл эний чинь үнэн гэд гаргаад ирсэн шүү дээ. Ямар нэгэн childhood trauma гэдэг чинь бага наснда сэтгэл санааны тэ гэмтэл авсан. Одоо ямар нэгэн байдлаар нэг юм авсан тэр чинь бид нэр ингээд насан туршдаа ингээд үлдчихдэг. Гэхдээ тэр хаана гэж хүний нуруу нухсанд үлдчихдэг байхгүй. Тэгээ би яагаад энийг аюух яриад энэний тухай заагаад идэг гэхээр би ингэж хэлдэг байхгүй юу одоо хүмүүс чиний нуруу нухс бол чиний амьдралын түүхийг хадгалсан антенн. Яг одоо нөгөө одоо энэ сүүлийн үед бол энэ AI одоо бид нар ингээл энэ компьютер энэ утас гэл ингээл электроник яриад дээ штэ. Бүх мэдээллийг хураачдаг гэдэг штэ тэ. Хизээ нэгэн цагт чиний утас чиний 20 жилийн өмнөх юм гаргаад ирдэг штэ. Memory гэж санаж ийн зүгээр энгийн жишээ авахад тэ. Энэ хэдэн жилийн өмнө чи ингэжсэн байх нэг энэ бол яг үнэн баг. Би бол энийг зөвөр үнэхээр баттайгаар хэлж чадна. Яагаад гэж би 24 жил багшилж байгаа. Өөрөө маш багасаа ажилласан тийм. Тэгэхээр энэ үнэхээр юм байдаг гэдгийг би өөрийнхөө бие дээр бүр туулсан байхгүй юу. Тэгээд би энэ ажилдаа үнэхээр дуртай. Тэгэхээр бидний бага насны сэтгэл санааны гэмтэл одоо сэтгэл санааны гэмтэл гэж хэлнэ шүү дээ. Тэр чинь тий. Одоо тэгээд одоо орчин үед бол эн чинь trauma гэж их ярьдаг болсон. Тэр нь блоклогдоо үлдчихдэг. Тэрнээсээ болдог хоёрдугаар бага насны янз бүрийн гэмтэл бэртэл байна. Ийм шалтгаануудаас тэгээд амьдралын буруу зуршил
Жишээлбэл одоо ингээд ялангуяа биднийг намаа гэж жоохон багт бол хэр баргийн олон цагаар машин цуугаал яваад идэггүй байлаа шүү дээ. Тэ? Одоо бол онгоцон цуун, машин цуун, энд тэнд очин дандаа суугаад. Тэгж байгаа шүү дээ. Сандалгүй газрыг чи юу н хаанаас олж ирсэн те? Байхгүй шүү дээ. Тэгэхээр маш их бидний юм сумгаа олчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр хүн чинь юу н дээр үеэс анх хүн бид нар чинь эрэгтэйчүүд нь ан хийгээд эмэгтэй хүмүүс нь хүүхд үр хүүхдээ гэр орныхоо хоол ундыг хийгээд ховц сунраагаад дандаа хөдөлгөөнтэй байсан тий энэ үнэн шүү дээ. Тэгэхэд бид нар орчин үед бол ерөөсөө юм сайхан болох тусам бид нар маш их суумгаа олчиход байгаа байхгүй хөдөлгөөнгүй. Хүн хөдөлгөөнгүй болно гэдэг чинь ерөөсөө ингээд дөрүүлжин хайрцаг дотор орчод байгаа байхгүй юу. Зүгээр биеэрээ биш минь ойлгож байгаа те. Бодол санаа хүртэл яг ингээд нэг юм дөрүүлж хайрцагт орчод байгаа байхгүй юу. Яг тэгвэл бүх юм яаж ийн одоо таг гэд уцаараа бүх юм захилчиж. Компьютер чирэггүй болчиход шүү дээ. Яг үнийг хэлэхэд бараг. Утас байхад бүх юм болчихсон. Утас байхад амьдрал тэр чигээр явагдаж шүү дээ. Яг үнийг хэлэхэд. Тийм болсон. Энэ бол яг үнэн шүү дээ те. Тэгэхээр бид нэр эрүүл амьдрахын тулд, урт наслахын тулд, ямар нэгэн эмгэггүй байхын тулд бид нэр хөдөлгөөн. Тэг хөдөлгөөн гэдэг чинь ганцхан хөдлөөд биш. Тэрэн дотор нэмээр нь би бол хүмүүст ингэдэг л дээ. Ер нь хамгийн нэгдүгээрт одоо жишээлбэл ингээд би хэдэн настай, чи хэдэн настай хамаагүй. Бид нар ингээд 16 нас хүрэхээр том хүний тоонд 18 хүрэхээр бүр том хүний тоонд орчдөг шүү дээ. Тэг хит наслаа одоо ингээ энэ наслтлаа ингээд биднэрт ерөөсөө өөрийгөө ингээд дотгошоогоо ингээд орж ингэж биднэрт ингээд хүүхэд юм childhood inner childhood байж лээдэг байхгүй. Хүн болгонд бид нар бүгд л хүүхэд байсан шүү дээ. Бид нар ингээд том төрчихгүй шүү дээ. Бүгд л нэг ээж аавын хайртай охин ихч ах ихчтэй бид нэр дүүтэй эмээ өвөөтэй бүгд л тийм байсан. Тийм болохоор бидний хайр маш их байсан байхгүй жоохон баг. Бид нар жоохон байсан. Тэ бүгд адилхан л жоохон байсан. Тэгж байгаа бид нар ингээл жил ирчихсэн ингээл нас ахаал ингээл том болол. Тэгтэл одоо хүртэл бид нар ингээл яг өөртөө ажиллахаар яг inner child чинь байж идэг байхгүй дотроо. Тэр хүүхэд нас чинь тэр хүүхэд чиний хүүхэд чинь дотроо байж лээдэг байхгүй. Байдаг. Би нөгөө хүүхэд байхдаа ингээд 30 гарсан хүмүүсийг харахаар ямар том хүмүүс вэ гэж боддог байсан байхгүй юу? Тухайн үед тийм. Одоо би өөрөө ингээд 30 гарчингууд надад тэр нөгөө нэг миний толгой дотор байгаа байгаль миний би хуучин 18 настай байсан байгаль хоёр яг л адилхан байгаа байхгүй юу? Миний бодлоор бол яг хөө би маань өөрчлөгдсөн байж магадгүй, үсэнд маань цагаан үс нэмэгдсэн байж магадгүй. Гэтэ би бодох миний бодол оюун санаа бол тэрүүгээрээ байд юм гэж харсан. Тэгээ таны саяхан хэлсэн энэ хүний энэ spine гэдэг одоо энэ нуруу нугсанд чинь их memory хадгалагддаг гэдэг чинь шүү дээ. Тэр бол би бүр ингээ биеэрээ батлана. Яа тэгэхээр би ингээд нэг удаа бишээ нэг 2-3 жилийн өмнө миний ерөөсөө дэр таардгүй байнга хүзүү өвдөд байсан байхгүй. Тэгэл би бодохдоо миний дэр таарахгүй байна гэдэл дэрээ янз янзаар солиод бүр нөгөө нэг зориултын нөгөө орто ямар юм блэ тийм зориултын дэр мэр худалдаж авал ерөөсөө болохгүй байсан. Тэгэл байнга ингээл ингээл өвдөөл ингээл хүзүүч хилээд л ингээд идэг байсан байхгүй. Тэгсэн чинь би тухайн үед юу болж исэн гэхээр би айгүй их стресстэй байсан байхгүй юу? Тухайн үед тэгээд тэр их стрессийг туулаад стресснээс болоод энэ хэсгийн маань ингээд булчин чангараад ингээд өвдөд байгааг би ойлгоогүй. Ингээд дэр болохгүй байх. Ямар сони ерөөсөө янз янзаар солиод байхад болохгүй гэж бодоод байсан. Тэгээд дараагаар нь ингээд юм миний хувьд болохоор би ингэж бодогдоод байгаа. Юмд их санаа зовнохоор сэтгэл занаа ийм хаяада нэг юм хямралтай үед хамгийн ихээр миний нуруу өвддөг юм шиг санагддаг байхгүй. Тэгээ би бол миний нуруу бол байнга өвддөг. Тэгээд
энэ нурууны өвчин гэдэг чинь ингээл бас өвчин амдаах им ууга зүгээр болчдгоо те ингээд наалт тавиад бас зүгээр болчдгоо яг хаяа нэг түрхээ нэг ингээд зүгээр жоохон өвчин намдна гэхдээ л ингээд юм айгүй өвдөд байдаг тийм хэцүү нурууны өвчин бол нэлээд хэцүү нуруу өвддөг хүмүүс бол одоо маш сайн ойлгох бах. Тэгээд тэг би ингээд одоо сүүлийн үед энэ өөрийгөө хайрлах энэ сэтгэл зүй сэтгэл гэдэг чинь эргэтэй юм байна штэ. Энийгээ ингээд тоохгүй хаяад байх юм бол хүн чинь биеэрээ ингээд өвддөг юм байна те. Бас ийм юм харилцаа холбоо байна. Хүн чинь ганцхан энэ махан биеэс бүрддэггүй юм байна штэ. Энд чинь сүнсэн бие гэж байдаг юм байна. Энд чинь сэтгэл гэж байдаг юм байна. Ингээд нийлээд энэ нь ингээд хоршоод ингээд ирэхээрээ ингээд баланслаад ирэхээрээ хүн чинь ингээд сайхан аз жаргалтай гэдэг би одооноос ингээд багаар ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь за би тэгвэл одоо нуруу маань энэ юм хомонд санаа зовж ингэхээр өвдөд идэг юм байна гэдгийг ойлгоод за тэгвэл би бас өшөө нөгөө физикли дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй юм байна. Булчинтай болох хэрэгтэй. Гидсэн хэвлийдээ булчинтай байж нуруугаа саппорт хийдэг юм байна гэх мэтчлэн ингээд ойлголтуудтай болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөсөө таны хэлсэн хүн хөдөлөх хэрэгтэй, байнга хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгийг чи би яг ингээд биеэрээ мэдэрсэн байхгүй юу. Тэгээд нөгөө стресстэй дэрсэн чинь юунд ингээд захирагдаад байсан гэхээр амттай хоол идэхээр надад нэг жохон хэмжээ нэг жохон тайвшрал ч юм уу те серотонин одоо юу гэдэг нэг жохон ялгараад тэгэл би ерөөсөө амттай хоол идээл тэгээ сайхан ингээл хөдөлгөөнгүй ингээ байгаад байсан байхгүй. Тэгсэн чинь улам л нөгөөх нь даамжраад байгаа байхгүй. Тэгээ одоо би яаж тэмцэж эхэлж одоо хичээж байгаа вэ гэхээр би одоо би өөрөө хамгийн хийж чадж байгаа бөгөөд надад одоо хамгийн боломжит одоо дасгал бол би алхахаас эхэлсэн. Тэгээд та хэлсэн шүү дээ жижиг алхмаар бас ингээд те нөгөө нэг энэ асуудлыг шийдэж болох юм а гэж бодоод эхний ээлжинд би алхаад эхэлсэн байхгүй. Тэгсэн чинь миний нурууны өвчин багассан. Алхаад эхэлсэн чинь хөдөлгөөн байсан байгаа байхгүй. За тэгэхээр нэгдүгээр төр хоёрдугаар гэвэл нөө сэтгэл зүйн асуудлаа нөгөө стрессээ тэгээ олон юм санаа зовдөг байсан энэ юмаа ингээд багаар ингээд шийдэх гээд хичээгээд эхэлсэн чинь бас нөгөө нэг нурууны өвчин маань багасаад байгаа юм шиг санагдсан. Тэгээд би танаас нөгөө энд ийм учир холбоо байна уу гэдээ асуугаад байгаа чинь нэр байна. Үнэхээр байдаг. Тэгээд би энийг бол ингээд яг одоо сүүлийн үед бол энийг аюух яриад байгаа. Ялангуяа одоо сүүлийн 5 жил л энийг аюух ярьж байгаа. Тэг би энийг ингээд одоо маш олон жилийн өмнөөс заагаад 24 жилийн яхаар эхний нэг 5 жил би хэлсэн шүү дээ. Яг ингээл тэ сайн мэдгүй ингээл нуралтаа заагаал яваадсан яг үнэ хэлэхэд Сонголт Монголт тэгээд ингээд заагаад гисэн чинь ингээд сурагч нараас суралцсан гэсэн шүү дээ. Тэгэнгүүт би шууд би өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байна. Би өөрийгөө боловсралтай энэний талаар болох юм байна. Түүнээс ингээд айгүй олон хүмүүс юм байдаг байхгүй юу. Тэгэл энэ дасгал өгөөл мэдгүй. Тэгэл ингээл за шиг гэл ингээл хэдэн төгрөгөө одоол модоол гэл ингээл те. Би болохоор ингэж боддог байхгүй юу. Хүн ерөөсө бүх юмыг хүн өөрөөсөө эхлэх хэрэгтэй. За тэгээд ингээд өөрөөсөө эхлэхийн тулд би өөрийгөө тэ хүнд ингээд би ингээд туслахын тулд би өөрийгөө мэдлэг боловсралтай болох хэрэгтэй. Гэхдээ надад яг үнийг хэлэхэд тэ охин маань жоохон байсан болохоор ингээд яг үнэхээр бацааг гаргаад сургуульд нь сураад ингэн гэхэр чинь зүгээр үннээ шулуух хэлэхэд надад жоохон цаг алдах гадсан байхгүй тий. Тэгэл тэрнээс чинь гадна тэгэл тэр сургалтын мөнгө төлбөр цаг маг би ингэж их зав наргүй ажиллаж байна. Тэнгүүт би шууд би ер нь энэ нөгөө нэг хувь хүний хөгжил гэдэгт би аягүй дуртай байхгүй юу. Хүн өөрийгөө хөгжүүлнэ гэдэг чинь тий. Өөрийгөө төлөвшүүлж өөрийгөө хөгжинэ гэдэгт би үнэхээр дуртай тэр үгэнд. Яа тэгэхээр чи өөрийгөө нөгөө self taught гэдэг ингээд нөгөө self taught I self taught гэдэг хүмүүс хэлээд идэг штеп. Би өөрөөсөө багшлан чи гэдэг юм уу тий. Айгүй бас зөв гэж боддог. Гэхдээ бүх юм дээр биш л дээ. Би зөвхөн өөрийгөө энийг мэдлээд за яг ингээ эмчийн мэрэгчлэлтэй биш яг ингээ нөгөө нэг physical therapist биш ч гэсэн би энэ дээр өөрийгөө хөгжүүлээ мэдээ
туслая. Ерөөсөө л би дасгал сурвал өгч байгаа чи би мэдэх ёстой гэх. Тэгээд ингээд аюух ингэж судалсан би ингээд судлаад ингээл янз янзын гоё артиклууд тэгэл ингээл одоо нөгөө хятадын нэг ардын зүү тавьдаг акупанкчер тэр мэр чи ингээл хараал энэ булчингийн ингэдэм бэ энэ ингэдэм бэ гэл ингээл айгуу сониуч хүн тэгээд ингээд ирэхэр чи хүн тэрнээс аяг хүн сурж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүн тэрнээс аяг урам авдаг бас. Битггүй би л аяг урам авдаг. Тэнгүүтээс ингээл хүн тусаал инхээр би дотор л хүн маань баярлаад ямар гоё юм бэ лгээ бодогдоод иддэг байхгүй юу. Ашгүйтэй энэ хүн тусалчлаа энэ хүний энэ ингээд зүгээр болчлоо гэл. Тэр надад аюух урам өгөөд би тэгэл ингээл одоо тэгээд ингээ хийгээдсэн чинь үнэхэрийн би маш их юм сураад сүултээ сэтгэл зүй рүү орсон би. Энэ яг үнэн багхгүй юу. Яагаад гэж манай Монголын нэг гоё үг байдаг байхгүй юу. Одоо ихэнхдээ нэг тэр юу ардын эмчилгээний хүмүүс тэгж хэлдэг штэ би сэтгэл гэд аюух ярьдаг штэ. Энэ бол айгүй үнэн. Хүн өөрийнхөө доторыг сэтгэл зүрхээ эмчлэхгүй бол хичнээн гаднаас нь чи яг түр хэлсэн штэ би ингээд нэг патч наагаад ч юм уу нэг төр зураа ибупрофен уугаад тэрхэн зураа эсвэл амттай юм идэ тэгээд ингээд тэгсэн мөртлөө эн чинь нэмэгдээд исэн гэд яагаад гэж чи зөвхөн өнгөн юмын ингээд дараад байгаа байхгүй юу. Тэр доор ингээд ургацсан байгаа тэр нэг ингээд нэг одоо энэ мод байлаа гэхэд үндэс вэ штэ тий. Би тэрийг л ярьдаг. Үндсээ эхлээд хайрлая, уучраа олъё үндсээ. Энэ үндсийг судлая, энэ үндсийг ингэж мэдэж авъя би. Ингээд энийг ингээд үндсэндээ анхаарад ирэх юм бол аяанда хөөхөн жоохноор ингээд нөгөө ингээд багаар алхна гэдэг штэ тий. Багаар алхам хийгээл өөрөө ирэхгүй яваад байдаг байхгүй юу. Гэтэл нэг мэтгэд нөгөө жоохон баг алхам чинь нэг мэдсэн чи эндээс эхэлж нэг мэдсэн чи энд болцсон явж. Ингэсэн сүултээ бүр ингээд тэгээ би ингээд нөгөө нэг өөрийгөө хөгжүүлэх аюу дуртай. Тэнгүүт ингээд сүултээ сэтгэл зүй рүү ингээд орсон би. Тэгээд тэгснээ ингээд сүултээ ингээд одоо ингээд энэ хүн ингээл яриад идэх штэ энэ сүнсний дуудлагаараа миний сүнс сэрээд гэл яриад идэх штэ. Бас ингээд би бол яг нөгөө мэржлийн эмч биш, одоо мэржлийн терапевт биш учраас зүгээр өөрийнхөө судлаар сүнсний тал дээр бол би ингэж боддог байхгүй юу. Дотор нөгөө inner childhood-тэй хүн ажиллаад ирэхээр юу хөсөж мөрөөдөж тэг би хэлсэн шүү мэдэх тусмаа хүн сурах тусмаа тэрнээсээ юм суралцдаг. Тэрийгээ ингээ сэрээгээ дэнэл гэж би бодоод иддэг байхгүй юу. Буруу ээж болно л да. Гэхдээ энэ зүгээр миний өөртөө авсан ойлголт. Яагаад тэгэхээр би ингээ ямар нэг юм миний дотор ингээ хүүхэд баярлаад байдаг байхгүй юу. Аюу санаа. Тийм тий. Дотор хүүхэд баярлана гэдэг чинь нэг юм байгаад шүү дээ тэр. Тэгээ би тэрийг ингээ мэрэгжлийн хүн шиг ч юм уу эсвэл одоо тий мундаг энэ нөгөө мундаг одоо энэ эрдэм намтай философчд эсвэл ингээл мундаг энэ бөө одоо лам нар ингээд олон жил бясалгал хийсэн хүмүүс. Гэхдээ энэ үнэн бясалгалт бол би маш дуртай. Тэгээ энэ бүгдээс ингээд төрөл бүрлүү ингээд юм руу ингээд сонирхоод орохоор хүн ингээд яг хуу багаар л өөрийгөө тэлээд байгаа юм л да. Тэгэхээр ингээд өөрийнхөө хийж байгаа юмдаа хамгийн их аз жаргалыг авдаг. Тэгээд энэ бүгдийг ингээд судлаар ихээр айгүй гоё. Ярих юм бол ингээд яриа л юмар. Тэгээ би яагаад ингээд хүмүүсийн мундаг өөртөө туршлага болоод ингээд трийг ингээд амжилттай болгоод хүн тусалсан хүмүүсийн имийг үзэж харах дагах дуртай гэхээр үнэхээр хүн өөрөө үзэж мэдэрч ижил тэр алхмыг бол чин сэтгэлээсээ хийгээ явдаг байхгүй юу. Чин сэтгэлээ яриад нь шүү дээ тий. Дотроос. Хүн дотроос ихээр яах вэ? Хүн дотроос хийхээр яг бүр ингээ учрыг олоод байдаг байхгүй. Тэгээд ирэхээр ингээд айгуу гоё. Тэрийгээ бас ингээд сүнстэй болох гээд байгаа юм шиг тий. Гэхдээ үнэхээр үнэн. Би бол энэ юм биднээс ингээд хүн ингээд ямар их потенциалтай тий. Хүнд ямар их хүч чадал
хүн ямар их оюун ухаан байдаг. Тийм болохоор л одоо энэ мундаг хүмүүс чинь мундаг гоё нээлт хийгээл гоё юм гаргаж ирээл ингээл бидний мэдхгүй юмыг биднэрт хэлж өгөөд мэдрүүлээд. Энийг л яриад байгаа байхгүй юу? Тэгээд таны хэрэг сонсоолсон ч бүр ингээ автцсан. Ааха гэсэн санаж асуултаа мартсан. Надаа ингэж санагдсан. Та одоо ингээд энэ spine чинь memory байд юм байна. Хүмүүс одоо childhood traumaтай хүмүүсийн нуруу бас их өвддөг юм байна гэдээ ярьж штэ тэ. Таны зүгээс одоо энэ хүмүүст ийм туслах боломж байдгүй. Ганцхан хөдөлгөөн дээрээс гадна бас та ингээд одоо сэтгэл зүг та бас өөрөө судлаад явж байгаа болохоор одоо энэ дээр ийм туслах арай нэг өөр юм байх уу? Би бодож байна л да таны ингээд энэ хөдөлгөөний дасгалыг одоо медитейшнтэй ч юм уу хослуулж та хийж одоо зааж туршижсэн тийм туршлага байна уу? Бага. Би яг одоо сүүлийн 10 гаруй жил яг энэ дээр л ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд хүмүүс ингээд одоо жишээл ингээд би нугардаг хэрэг би нугарахгүй шүү гэж би тэр хэлсэн тий. Энэ нугаралт гэдэг дээр биш. Би зүгээр энээс л би энэ бүх юмыг олж авсан шүү дээ. Тэгэхээр яах чарахгүй чи миний нугаралтай холбоотой л байгаа байхгүй юу? Хүссэн хүсээгүй тий? Бүр яач ч байсан. Би эний чи ямар нугардгүй байж байгаа долоогүй шүү дээ. Би өөрөө энийг хийж биеэрээ туулж иж эний чи олсон болохоор. Тэгээд тэрэн дээрээ ингээ бүх юм хөгжүүлсэн гэхээр би хэлсэн тий? Эхлээд нугаралтын багш зааж агаад. Тэгээд сүүлдээ би хүүе би ийм биений одоо хүн хааны ямар булчин шүрмсэн зангирцсан хаана юу ээдгийн одоо жишээлбэл ингээл тэр нуруу нугасных нь хідэн үе твэдгийн энийг мэдгүй ээжиж зааж болохгүй шүү дээ. Ямар ч мэд болохгүй шүү дээ. Эн чинь болохгүй эн чинь хүний бие гэдэг чинь энэ тоглоом биш шүү дээ. Тэг хүний нуруу нуус гэдэг чинь. Тэгээ энийг ингээд судлаа тэр нөгөө нэг хятадын нөгөө нэг тэр одоо тэр үед л байсан л да. Одоо яг нөгөө нэг тэр үед чинь бүх юм ингээд нөгөө нэг тэгж их мэдээлэл байгааг учраас яг нөгөө Google дээр гаргаад ирэхээр тэр л гараад ирж байгаа юм чи яг үнэ хэлгээд. Тэгээ тэрнээс ингээд судлаад ингээд л яваад ингээд өөрийгөө ингээд хөгжүүлээл яваал ингэдсэн чи сүүлдээ би ингээд сэтгэл санаар орсон гэсэн тий сэтгэл зүй. Тэгээд одоо сүүлийн үед бол ингээд хамгийн түрүүн би хүний сэтгэл санаатай ажилтдаг. Тэгэхээр хүмүүс намайг чи psychiatrist юм уу эсвэл therapist юм уу гэдэг байхгүй юу? Үгүй. Зүгээр л би ингэдэг. Миний өөрийн 24 жил багшилсан туршлага. Хамгийн түрүүн хүний дотор сэтгэл энэ бид рүү хийсэнтэй энэ дотор энэ inner child сэтгэл зүй энтэй хүн ажиллах. Гэхдээ яаж ажиллана гэхээр би чинь нөгөө нэг мэрэгжлийн хүн биш учраас тэрийг дасгал сургуультайгаа би холбоцсон байхгүй юу. Тэгээд яаж би ингэж эхэлдэгвэхээр би эхлээд хүмүүсийн хамгийн түрүүн чи хэдэн настай вэ? Хэдхэн асуулт асуудаг. Чиний ажил юу? Ямар ажил хийдэг вэ? Чи гэр бүлтэй юу? Хүүхэд гаргасан уу? Эмэгтэй хүн бол те. Эрэгтэй хүн ч байсан аав хүн чи хүүхдээ л харна штэ. Ерөөсөө л ийм л 3 юм асуудаг. Тэгээд бас нэг юм байна уу уучлаарай. Юу ямар нэгэн хүнд бэртэл гэмтэл авч ийсэн үү? Одоо ингээл хүмүүс ч аяг бас аваар асуулт ордог штэ. Тийм л юм асууна. Тэгэл би ингэж хэлдэг байхгүй. За би чиний ингээд body scan хийнэ гэл тэр хүмүүс намайг би MRI-д орох юм уу гэж хэлдэг байхгүй юу? Би тэр нүгэ зүгээр гой ингээд бэлтгэлийн ингээд бариу хувц өмсөд тэгээ би зүгээр чамаа ингээд харъя. Тэгээ олон жилийн хүн чинь ингээд туршлага байгаа штэ ингээд өөрөө. Тэгээд ингэнгүүт ингээд хүний ерөөс ингээд яг spine одоо нуруу нугас тэр булчин гучин ерөнхийдөө бүх юмыг хилээд өгдөг байхгүй юу? Энэ бол яг үнэ. Би тэгжил юм заадаг. Тэгээд ингээд харангуйтай би нөгөө өөрөө ингээд нөгөө судлаал энийг заагаа яваад байгаа болохоор энэ тэгсэн байна ингэсэн байна гээл. Тэнгүүт би чиний тэг би зургийг авдаг байхгүй бичлэг хийгээд юм зургийг аваад харуулдаг байхгүй. За чи энийг хараа энэ ингэсэн байна. Жишээл ингээд чиний энэ те бүх бич ингээд ямар ч балансгүй болцсон байна. Жишээл чиний чи ингээд далицсан байна. Чи эсвэл ингээд те баруун гараараа дандаа юмаа бичээ баруун гараараа хийдгүү эсвэл зүүн гараараа хийдгүү. Тэгээ нөө ам баланс болно гэдэг чи энийг хүн ерөөс энийг анзаардаг байхгүй. Жишээлбэл бид нэр ингээ унтахдаа нэг талаараа хүмүүс ихэнхдээ унтдаг. Тэ? Юм ихтэй дандаа л баруун гараараа бичдэг бол баруун гараараа бүх юм баруун гар чи илүү их хүч чадалтай гэсэн мөртлөө ингээд
хавхтай байдаг байхгүй яад бол. Тэгээ зүүн тал чинь нилээн энэ нөгөө одоо чадлаггүй weak гэж ирдэг штеп. Тэгсэн мөртөө уяатан. Энэ балансыг би ярьдаг. За тэгэнгүүтээ ингээд тасгал яг ингээ өөрөө чи харцгаал чамд яг юу хэрэгтэй бэ? Суугаа ажилтаа бол бид нар чи ингээ асуусан юм чи бүгдийг нэлд чамд ийм тасгал хэрэгтэй байна. Тэгтээ хоёулаа эхэлж ингэж эхэлнэ гэд тэгэд би өөрөө ингээд бясалгал 22 наснаас хийж эхэлсэн. Би ногоон дээр ихийн бясалгал. За. Гэхээр хүмүүс ногоон дээр ихийн бясалгал юу гэдэг юм бэ гэхээр би ногоон дээр ихийг зүгээр ингээд уншдаг, суугаал. Одоо энэ миний ээжээс, манай ээж тэмэгшлэгтэй юм байсан. Тэгээ ээжигээ бурхан болоход нь ээжтэй амлаад би таны одоо үргэлж хайрлж хийдэг юм чинь л би одоо зал ингээд өв болгож авч үлдээ. Өв гэхээр эд хөрөнгө шүү дээ мэндэ те. Бас эн чин дотроо авч үлдээгээ тэгээд ингэж ихсэн чинь надад тэр маань маш их тус болсон. Тэгээ би тэрэн дээрээсээ ингээд бясалгал сүулдэ ингээд бясалгалдаа ороод бүр ингээд төшөө гүнзгийрээд тэгээ ер нь бол би сүүлийн 2 жил бол би ялангуяа сүүлийн 2 жил бол би өглөө 5-аас би 2 цаг ер нь бол 2 цаг заримдаа ажил гайгүй үед амралтын өдөр бол би 3 цаг бясалгал хийдэг. Би тэрэндээ бол маш дуртай. Тэгээд ирэхэр чинь хүн ингээд ерөөсөө нэг юм нэг айгүй гоё юм газардаад ингээд тайван амгалан юмыг аюу өөрөөр хардаг болчтой юм аа. Ногоон дарахын талаар ингэж ярьсан чинь таны нөгөө сая хэлж штэ те би нөгөө YouTube-ээр сонсож үзсэн байхгүй юу? Нэг ингэж тэр чанелыг чинь ингэж умдари ту дари суха гэдэг нэг юм чант ингээл яваад байдаг штэ те. Тэрийг би ингээд сонсоол гэсэн чинь тэрийг би медитейшн хийж байгаа гэж өөрөө бодоогүй. Гэхдээ бодоод байхад би бас хийж исэн юм шиг байна. Тэрийг сонсохоор ингээд илүү зөвхөн тэр сонсож байгаа юмдаа ингээд төвлөрөөд нөгөө бодлоо хоослно гэд хичээгээд нөгөө нэг чадахгүй байх гэсэн тэр маань арай нөгөө нэг тэр одоо баг нэг тийм трансд орж байгаа шиг тэр сонсож байгаа юм намайг илүү ингээд тайвшруулад байсан байхгүй. Тэгээд би хизээ тэр бясалгалыг ингээд хийсэн бэ гэсэн чи одоо би бодоход тэр нь бясалгал байжээ гэж бодож байна л да таныг хэлэхэр чинь тэгээд та нөгөө түрүүн хэлжсэн штэ бясалгал хоёлаа ярилцж байхад нөгөө бясалгалыг бүр 20 хэддэгээс 22 тагаас эхэлж хийж эхэлсэн гэсэн. За тэгээд тэгэхэр чи одоо маш 20 30 жил хийж байгаа болох гэдэг байхгүй. Тэгэнгүүт та энэ бясалгалын энэ үр дүнд гэх юм уу та миний бодлоор бол та айгүй их тийм сэтгэлээрээ тайван байд юм шиг харагдаад байна л да. Нөх хүн ингэдэг гэсэн ингээд гоё нүүр царайтай ингээд гоё бие авч явж байгаа хүн биш үү те. Ер нь ихэвчлэн тийм хүмүүс ингээд дотоод хүнээ ингээд бас учрыг нь олцсон хүмүүс стресс баг одоо өөрийгөө удирдах чаддаг болчихсон гэх юм одоо өөрийгөө ингээд контрол хийгээд чаддаг болсон хүмүүс ер нь ихэвчлэн ингээд нүүрэн дээр нь ингээд царайн дээр нь биен дээр нь их харагддаг юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Нөгөө нөхөн дотроосоо гэрэлтгэхээр гадна талдаа гэрэлтдэг гэдэг шүү дээ те. Тэгээд та яаж одоо хамгийн анх энэ бясалгалын тийм
сайхныг ингээ ойлгов. Тэг яагаад энэ бясалгал танд чухал юм шиг санагдсан. Тэгээд 22 тагаас гэдэг чинь миний хувьд бол маш залуугаас энэ бясалгалыг эхэлсэн юм шиг санагдаж байна л да. Яг тухайн үед чинь 22 та гэдэг чинь би 22 тад одоо өөрийгөө ямар байснаа санах юм бол их л бэбиэс юу ч мэдэхгүй ингээд явж исэн үе байгаа байхгүй. Тэгэхээр та аль хэдийн миний бодлоор ингээд өөрийнхөө илүү дотоодыг сонсоод ингээд эхэлсэн юм шиг санагдаж байна л да. Тийм. За чиний асуултанд хариулахад байна шүү дээ. Хамгийн түрүүн яагаад би 22 настайгаас эхэлж бясалгал хийсэн бэ гэж асууж шүү дээ тийм. Ноон дээрх юм. Манай ээж маш тийм бурханлаг хүн байсан байхгүй юу. Тэрийг болгон мэднэ. Тэгээд манай ээж ингэдэг байсан. Орой болгон сүүгээ долоон бурхандаа өргөдөг. Тэгээ гадаа гараад ингээд долоон бурхан руу хараад ингээд юм яриа зогсчдөг. Тэгээ сүүгээ өргөдөг. Гэхдээ би тэрийн юу хэлж байгааг нь ерөөсөө тэр үед хүүхэд юм болохоор сонсохгүй шүү дээ, нэг сонирхгүй. Тэгээд манай ээж орой болгон цул өргөдөг. Бүр өөрөө ингэж нөө гараараа ороож байгаа шар тасаар. Тэгээ манай ээж ингээд нэг одоохоор л бор амьдралтай гэж ирдэг. Бид нэр тийм байсан байхгүй юу? Би нэг удаа санаандгүй ядуу гэж хэлээд бас захинуулж ирсэн. Тэгж хэлж болдгоо шүү дээ. Тэ нөгөө Монгол. Тэгээ ингээд тэгсэн чинь манай ээж яаж ижгаад хичнээн тийм амьдралтай, хэцүү амьдралтай байсан ч гэсэн шар тас тэр хүнд хүн алдчихсан. Тэгээд биднэрт маш хэцүү хоолундгүй төртөл ээж зулаа ороогоо зулаа өргөж ийн гэхээр тэр хүний сэтгэл зүрх ямар байх вэ тийм. Тэгээд биднэрт өөрөөс харцаагаа уучаад сүүгээ бурхандаа өргөнө, долоон бурхандаа гэхээр айгүй гоё байгаа зү тэр хүний сэтгэл зүрх гэж те агуу байсан байгаа байхгүй юу. Тийм ээ. Тэгээд манай ээж чинь юу өглөө болгон тарин уншдаг ингээд эрэхтэй. Тэгээд манай ээж ногоон дээр ихийг уншдаг. Бүр бүтнээр нь уншдаг. Тэгээд бүр бүтнээр нэгдэг чинь бас л тий нэглэн штэ тэр чинь зүгээр нэг умдаарэ дүүдээрэ дөрөв суухан чинь биш шүү дээ миний дэн чи бүтнээр нь биш. Тэгээ манай ээж очир банат бурхан штдэг. Манай ээж өөрөө мөнгөний бурхан, манай аав хоёр хоёулаа очир банат бурхан. Тэгээ манд очир банат бурхан ногоон дээрх хоёр гэдгсэн. Тэгээд нөгөө хүүхэд насын юм гэдэг чинь ингээд тэр чинь ингээд маш гоё дурсамж болоод үлдчихдэг штэ тий. Тэгээ нөх хичнээн амьдрал тийм ингээд хэцүү мэцүү ингээл хоол унд тэгэл ингээл өмсөх хувцсан тэр чинь хэцүү байсан ч гэсэн ингээд нэг зүрх сэтгэлд маань нэг тийм үлдсэн наа би жоохон бахтаа л угаасаа нөгөө ухаан орол тэрийг харсан байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь миний зүрх сэтгэл чинь тэр чинь бүр маш хүчтэй үлддэг юм байгаа үстэй тий. Тэгээ манай аав намайг жоохон бахт бурхан болцсон тий 16 15 таа хат. Бурхан болоод тэнгүүт манай ээж намайг 18 тахт. 18 гэдэг чинь бас л хүүхдэн штэ. Тэр чинь эмэгтэй хүүхдийн хамгийн чухал үе штэ. Тэгээ яагаад би юм чи хэлж штэ 22 настай мөртлөө бясалгалыг нэгт чинь бас л их биеэ даацсан байна. Би бэби байсан. Үнэн. Яагаад тэр би чинь маш багасаа нуурдаг болсон. Нууралт гэдэг бол маш их хатуужилтай байдаг. Тэрийг тэр төрүүкийг сурж тэр нэг юмыг сурахын тулд хэдэн сар дасгал хийж тэ тренинг гэдэг хийж тэрийг сурна. Тэгэхээр биднэрт бол маш их тийм одоо хагас зэрэгжилттэй байсан байхгүй юу бидний үед. Багшийн үйл нь яг тэрийг хийх ёстой. Ээж аавын үйл нь яг тэрийг хийх ёстой. За тэгээд ингээд нугаралт сураад ингээд тоглоод хинэхээр би чинь ингээд 9 настайгаас жижигэн тоглолтод ороод гисэн хэр би чинь аль хэзээний бие дацсан байгаа байхгүй юу. Тэ? Хүнээр хизээч хэлэхгүйгээр нургаа тасгаад намраа ягээд өөрөө өсвөл хоолоо идээд хувцас өмсөд гэдэг чинь бие дацсан. Тэ? 9 настай хүүхдээ чинь бие дацсан биш үү тэр чинь. Тэгэнгүүт 22 нас гэдэг чинь би чинь бараг нөгөө нэг ууд суул болсон байгаа байхгүй юу. Хөгшөөс үс гэдэг шиг тий. Тэгэхээр ингээ багаасаа энэ байсан тий нуралтнаас болоод би яагаад нуралтантай хайртай би үнэхээр чин сэтгэлээсээ би ингээд үнэхээр миний хамгийн аз жаргал гэд би яриад байгаа чинь намайг энэ амьдрал төрсөн намайг ийм юм төрсөн үдийн ингэж намайг явуулж байгаа энэ бол яг цэвэр нуралттай. Миний өөрийн шийдсэн шийдвэр маань надад би энийг өөрөө шийдсэн байхгүй. Манай ээж бол маш дург байсан.
Манай аав бол нэг юм хэлдэггүй байсан. Намайг жоохон мэснээр манай аав чинь би энэ байсан болохоор надад нэг ерөөс баг юм хэлэхгүй. Ээж л дургуутдаг байсан. Гэтэл манай хамгийн томогч намайг хүч ээжтэй ярьж хагаад явуулсан байхгүй. Энэнгээр нь явуулаа, битгий хориодвэ гэд. Тэгээд тэгэхээр 22 наснда ингээд ээжийг бурхан болонгот би нийгэм яагаад тэр ногоон дэрхийн бясалгалыг хийж байгаа юм. Би бясалгал хийхдээ биш, яг үннээ л хэлж байна. Би яг юу гэхээр ээж маань намайг Германд 8 сарын гэрээ хийгээд явцсан хойгоор явхад маань баяртай гэд богооны буудлын дээр зүгээр тэр үед л ирүүл лээсэн мэдгүй би тэр өвчтөг юм гэдэг. Миний ах ээж нь эргээд ирэхээр уулзнаа гэд амийн богоон хөтлсөн чи баяртай гэд үлдсэн хүн маань 8 сарын дараа буцаад ирэхэд тэр хүн байхгүй болсон юм. Тэр надад маш их сэтгэлийн шарах өгсөн. Би бүр ингээд хүн шоконд орно гэдэг штэ тий. Нөгөө ингээд бүр ингээд нөгөө сэтгэл санааны бүр маш хүнд дарамтанд шоконд орчдөг штэ. Би үл ярьдаг гэсэн. Одоо нөгөө баг нөгөө зарим хүмүүс чинь miracle shock-нд орно гэж яриад байдаг шүү дээ. Би яг тэгсэн байхгүй. Би нэг хэсэг ингээд яг ингээд юу болоод байгаа мэдгүй ингээд жингүүдэд байгаа юм шиг тийм байдаг гэсэн байхгүй. Тэгээд надад маш их хүн дээр тусаад тэгээд би ингээд манай ээж аваагаасаа бор амьдралтай суучаас бид нарт тэгж булаацалдаад ах юм ч байхгүйсэн. Тэгээд би ингээд ээж авахаа гэрт ингээд ахтайгаа хоёулаа үлдсэн бусдууд нь тусаагаарч би айлын хамгийн баан. Тэгээд би ингээд байжсэн аа. Би одоо ээжийнхээсээ би ингээд ерөөсөө байхад нь уулзчаад байгаа. Тэгээд би ганцхан юм би ээжээ би ингээд танаас авч үлднэ гэж би амласан байхгүй. Тэгээд би таны ногоон дээрх уншдгийг чинь би авч үлдээ гэсэн. Мэдгүй яагаад ч бидгчилсэн. Шүтлэгтэй биш те. Би зүгээр л би ч өдөр чинь те 22 биш тэр чинь би одоо 18 тайсэн шүү дээ. Ээжиг бурхан болоход. Тэгэл би тэгж хэлээл би таны энэ ногоон дээрх уншдгийг чинь л би өрөлжтүүлээ. Мэдгүй би яагаад ч би тэгээ хэлсэн. Тэгээ би хараа нэг хэлсэн юм дэ би яг үнэнчээр зогсдог байхгүй яг сонин гажин дэм зантай. Тэгэл би ингээл одоо ээж маань ногоон дээрх юу уншижсэн бэлэг мэдгүй шүү дээ. Ээж надад зааж өгөө юм чинь. Тэгэл би ингээл одоо ногоон дээрх гэж юу гэдэм болоо гэл ингээл мэддэг таньдаг хүмүүсээс асууж байгаа шүү дээ. Тэнгүүд хөөхөн хүмүүс ч умдаар идүүдээр дөрөс хон гэлдэгдэг. Тэнгүүд би тэгэл умдаар идүүдээр дөрөс умдаар идүүдээр дөрөс умдаар идүүдээр дөрөс хон гэл. Тэг хид хэлнэ ерөөсөө эсвэл 21 хэл эсвэл 108 хэл гэдэг шүү дээ. Унш хэлдэгч нөгөө тарин тоолно гэж ярьдаг одоо бол. Тэгэл гэсэн чинь би за 108-ын чирээ юм бэ? За нэг 21-ийг хэлчихье гэл. Айгуу гоо. Тэгэл 21 хэлээ тийч би ихсэн байхгүй юу? Эхлээд ер нь бол зүгээр. Тэг чинь биний одоо 18 насаа би яриад шүү дээ. Тэгээд би 22 нас хүрээл мэдгүй яагаад ч дотроосоо би ингээд ингэсэн маа нэг ногоон дээр их нэг айгуу гоё юм дуулдаг нөгөө чисээ дуулсан шүү дээ. Би тэрийг олоо сонссон байхгүй. Тэгсэн чи ингээл дотор ингээл нэг сонирн болсон байхгүй юу? Би тэрийг сонсон гутаа. Ойлмаар ч юм шиг ингээд хамаг би арзаана гэж ярьдаг штеп нэг хүн ингээд нэг айгу хачин болдог штеп хүн нэг бүр ингээд нэг баярлахаараа юм уу гомдохоор айхаараа хүн нэг станы шоконд орно гэдэг штеп. Яач миний дотор нэг сонирн болоод би яг буцаад ээжтэйгээ уулзж байгаа юм шиг болсон байхгүй юу? Тэрийг сонсоод би тэгэнгүүтээ би ингээл энэ ямар гоё юм бэ? Би энийг сонсъё. Би энийг ханаас олж хав гэл. За тэр үе чи YouTube, Move-тэй маань. Би тэрийг тэгээ кассетн дээр сонссон байгаа байхгүй юу? Хүний машинд явж байгаа кассетн дээр сонсоод тэгэнгүүт нь би гуйсан. Би энийг чинь хаанаас авсан гэлсэн чи Монголоос надад нэг хамаатан маань хурж ирээд намайг ингээ ногоон дээр их машин дээр сонсохоор холын зам ам жоохон сайн ингээл эмхтэй үндэ сайн ингээл мэдлээ тэгээ би сонссон ингээд би их тэгж ихсэн. Тэгээд яг тэр намайг нэг дотроос нэг юм сэргээцсэн байхгүй юу? Би хэлсэн шүү дээ яг ээжтэйгээ уулзж байгаа юм шиг яг тийм нэг сонин мэдрэмж бидэрсэн байхгүй юу? Бүр ингээд одоо би тэрийг ярихаар хүртэл миний ингээд зүрх булиглаад байдаг байхгүй юу? Аюу сонио. Ингээд дарах юм бол миний зүрхсэд дүг гээд аягүй сонио. Тэгэл би ерөөсө тэрнээс эхлээл тэгэл би ерөөсө ах иш нартай загсан гэл одоо тэр үед найз нөхдөд бүгд Америкт ирэх чинь тэр үед аягүй хэцүү байсан шүү дээ маш хоол бүх юм аягүй амаргүй байсан үе. Тэгэл загсан чинь яагаад чинь надад манай дүү яг манай хин дүү чинь би бас тэр үед санахгүй найз ч юм кассетын өгч уулсан баг.
Тэгэл би нөгөөдгөө ингээл бүр ингээ хатгалцсан нөгөөдгөө сонсоол. Тэр чинь нөгөө юм гэдэг ингэ тавиад тэгж би ихсэн. Тэгэл би ногоон дээр ихийг сонсохороо яг ингээл би ээжтэйгээ уулзж байгаа юм шиг. Ингээд миний зүрх сэтгэл ингээд маш ойрхон. Би яг тэгж ихсэн. Тэгэл тэрнээсээ ингээл явсаар тэг би өөрөө жирэмсэн болоод тэг би ингээд эмэгтэй хүн жирэмсэн болно хэрэг хүн айгу маш өөрөлт юм байл. Тэгэл би мэдэнгүүтээ ингээл бүр бас ингээл за би ингээд ерөөсөө өөрийнхөө дотор тагаа ажиллах хэрэгтэй юм байна. Надад айгүйх тэр нөгөө childhood trauma хүүхэд насны гэмтэл байгаа. Адгийн нацхан хамгийн түрүүн би ээжтэйгээ уулзаж чадаагүй. Тэр үед те ингээд гэдэгтээ би тэрэндээ маш шарх авсан. Би тэрийгээ эдгэх хэрэгтэй гэж би хамгийн түрүү. Тэгээ би өөрийнхөө дотортой ингээд тэгэл би ногоон дээрхээ тавиад би ингээд асгартлаа уйлдаг байсан. Яг би тэрийг л имжлэхийн тулд штэ. Надаа хинч тэрийг зааж өгөөгүй штэ тэг гэж. Тэгэл ингээл уйлж байгаа юм хэл нэх гоо ингээд нэг дотроос нэг маваа ичдэг байхгүй юу. Ингээл хамаг би хөнгөрчин. За тэгэнгүү тэгэл дахиад тэгэл ингээд тэр чинь маш удаа үргэлжилсэн. Тэр чинь тэр сэтгэлийн шарах гэдэг бол зүгээр нэг хоног, нэг 7 хоног, нэг сарын юм биш шүү дээ. Нэг жилийн ч юм биш. Тэ? Маш удаан ингээд бүр заримдаа хүмүүс тэрийг нөгөө хүний тархич маш ухаантай учраас тэрийг ингээ бүр өөрөөс нь нууцсан байдаг шүү дээ. Бүр заримдаа тэрнээс шарх авснаа мэдгүй бүр мартчихсан тийм юмнууд ч гэсэндээ гарч ирдэг те. Би бол энэ childhood trauma гэдэг юм чинь яг үнэнгээ хэлэхэд өөрөө өвдсөний дараагаар л мэдсэн л те. Тэгээд энтэйгээ ингээд ажиллаад эхэлсэн ч гэсэн цорхиртлаа уйлаад айгүй сонирн болсон. Тэгээд дотор маань ингээд inner child гэж юм хүүхэд байдаг юм аа гэдгийг мэдсэн чинь бүр ингээд өрөвдөөд те энэ хүүхдийг би нэрээ ямар их зовоос юм бэ хөөрхий амт. Үнэн шиг мэдүү энэ яг үнэн багхгүй юу? Яг тэгэж бодсон. Тэгээ бодохоор өстой одоо би чамайг дахиж би яг тэрнээс хойш яг уу байдаг гэдгийг мэдсэн болохоор ингээд дотор өөрөө өөртөө ярилцаж эхэлж байгаа юм л да. Гэхдээ тэрнээс өмнө бол яг хаяа үе өөртөө ярихдаа их хатуу ханддаг гэсэн өөртөө дандаа юм теста чи энийг хийж чадахгүй байхдаа яадгийн энэ өстой юу ч биш энийг өстой даваад гарах өстой дандаа нэг юм гэтэл энэ дотор маань байгаа энэ inner child гэдэг юм чи хүүхэд юм байна ялах юм байна гэдгийг ингээ мэдээд ихэлсэн чинь ингээд илүү хайрлах өстой илүү зөөлхөн байх өстой тэгээ илүү ойлгох хэвээр тэгээ юу хүсэж байгааг нь сонсох гэж хичээх хэвээр гэд ингээд нөгөө одоо inner child гэдэг аргадаж эхэлсэн чинь нөгөө өөрөө илүү их тайван болж эхэлсэн тайвширч эхэлсэн гэх юм. Тань одоо хэлэхэд тайлбарлахад жоохон та бол ойлгож байна чинь. Яг гэвэл би өөрөө тэрнтэйгээ ажилласан хүн шүү дээ. Би одоо хүртэл ажиллаж байгаа. Ер нь inner child гэдэг бол тэгж амархан дуустдаггүй. Тэ? Тэгэхээр ингээд яарах хэрэггүй тэгэл ажиллаа. Би чиний яг юу хэлж байгааг чинь бүр яг бүгдийг ойлгож байна. Яг ингээд яг би ингээд бүр яг яг наадах чинь л байхгүй. Тэг чи надад сая чи хэлж штэ. Юу би ингээд өөрийгөө эхлээд загнаад байдаг гэсэн ингээд жоохон өөртөө ширүү харьцааддаг байсан. Тэгстэй одоо л ингэстэй гэдэг чинь нөгөө нэг өөрийнхөө inner child-тай одоо тэр чаматаага inner child-тай холбогдоогүй тэгхэн зөв гэд нэг тийм чи нөгөө түрүү хэллээ шүү дээ ингээд нэг толгоонд заримдаа нэг хатуу бай гэл одоо эн чинь угаасаа л бид нар тэгж өссөн шүү дээ бүх монголчууд ягаа манай Монголд нэг айгуу гоё юм байдаг шүү дээ нөгөө олон хүүхдтэй айлын хамгийн том нь ээж нь болцсон аав нь болцсон өөрөө 8 настай дүүнрээ хараад өөрөө хүүхд гаргасан юм шиг дээ аюу хөөх хамаг дүүнрээ ягаа хоолж өндөө ээж аав нь ажилдаа явцаад яах юм тэгээд тэгжил
хоолнд олдох юм чинь тэгэл гэрээ зүрэн дүүнүүдээ ягаал ээж болцсон заяа. Чи тэрийгээ тэр хуваарлцсан те дарга болцсон бас. Тэг ингээ чи тэрийгээ хийгээ чи тэрийгээ би гэрээ цэвэрлээ чи бид багд үгүй чи хараад хоолж унтлаад ингээ бүгдээрээ ажлаа хуваарлцсан. Чи ингээд менежер ээж аав бүгдийг хийгээд ингээ 8 настай 10 настай хүмүүс чинь ингээд хэрсүү болцсон. Тэр эмэгтэй хүч эрэгтэй хүч тийм шүү дээ. Тэгээд ингээд том ах нь байгаа юм чинь том эгч нь байгаа юм чи яах ч үгүй. Тэгээ нөгөө баг шахуу нөгөө жоохон дүүнэр нь арил мөмийн хөхн холгүй. Эн чинь бол угаасаа нөгөө монгол хүмүүсийн бидний нэг тийм бүр тэрэндээ ингээд дасаад ирчихсэн ингээд нэг их ястай юм шиг тийм. Ястай юм шиг бүр тийм. Харин тэр бүр айлын том хүмүүсээр тэр тусмаа юм байдаг шүү дээ. Би одоо хүртэл тийм байдаг тий. Одоо хүртэл тийм байдаг. Одоо хүртэл ингээд дүүнэрээ зохицуулчих гал ингээд хүмүүсийг ингээд заримдаа бүр ийм юм байна гэсэн надад би терапевттэй ажилласан байхгүй сайхан тэгсэн чинь ингээд бүх юм ингээд өөрөөхөө болгох гээд ингээд зүтгээд байна гинэ. Яг хөө миний intention буюу ингээд юу болохоор тэр хүмүүсийн сайн сайхны төлөө одоо дүүнэрийнхаа одоо эргэн тойрныхоо хүүхдийнхаа байд юм ингээ сайн сайхны төлөө хийж байгаа юм шиг боловч ингээд өөрийнхөө ингээд зүтгээд ингээ атгаад ингээд ингэж явах хэвээр ийм байх хэвээр би чиний төлөө хийж байгаа тэг ингээд эдэг ийм чи багасаа ээж болцсон байхгүй ягаад тэгэхээр дүүнэрээ тэгж өсгсөн болохоор чиний толгойн чинь ингэх хэвээр ботцсон тэгээд чи тэрийг тавихгүй байгаа байхгүй яг л чинь толгойн чинь компьютер би хэлсэн шүү дээ. Нуруу нугас толгой чинь компьютер шиг хамаг юм бичээд аваад үлдчихдэг. Тэгвэл нөө чи буцаж хэрэгэд байгаа байхгүй. Харин тийм. Тэгээд ингээд одоо би энэ өөрийгөө хайрлах гэдэг ямыг ойлгоод энэ сэтгэл зүй гэдэг ямыг ойлгоод ингээд энэ ямар ойлгоод явж ийн л та journey болгоод тий. Гэхдээ энийг би ингээд шууд асуудлыг ингээд ойлгоцсон юм чигээ шийдээд л ингээд л за одоо би ийм алдаа гаргаж ирсэн юм байна. Тэгэхээр энийг ингээд одоо ингээд болцсон. Окей гэдэг ингээд хүн байна. Үгүй. Энэ ингээл буцаж гарч ирээл тэгээл дахиад нөгөөдөгтөгөө дийлийгээл дахиад ингээл нэг юм байгаад ит юм байна. Миний дэ зүгээрээ наадахыг бол би юмыг хүчилж болохгүй. Би тэр нэгэ гарч ирэх мэл ажиллаа лээ. Яага болохгүй гэж тий. Энэ болохгүй гэсэн юм байхгүй шүү. Тэгээд би бас түрүүн чамд нэг чи хэлжсэн би чи надад ингэж хэлсэн шүү дээ нөгөө одоо энтэй ингээ хоо чи надад миний ингээд нөгөө нэг нуруу нугас ингээд ингээл өвдөөл ингээл ингэжсэн чинь би ингээд гадаа алхаад гэдгсэн чинь арай гайгүй болсон гэ тэ тэгсэн чинь чи бас тэрний дараагаар юу хийсэн гэлээ алгасныхаа дараагаар нэг юм хийсэн гэсэндээ тэр бас алхаад гизэндээ болчин суулгаад гэж тэгээд тэгснээ тэрний дараа бас өөрийгөө тайвшруул. Би нөгөө стресстэй байсан. Стресстэй байсан. Тэгээ чи ингээд бясалгал хийх гээд би тэрийнхээ очрыг олохгүй нэ гэж штэ тий. Чи аль хэзээний бясалгал хийгээд эхэлсэн байгаа байхгүй юу? Яагаад гэж? Зүгээр миний бодлоор шүү тий. Би бусад хүмүүсийг бол одоо энэ мундаг хүмүүсийн өмнөөс бол би тэгж хэлж байгаа. Миний бодлоор чи яагаад бясалгал хийгээд эхэлсэн бэ гэхээр чи өөрөөхөө тэр инner child-ага тэр дотор байгаа тэр нялх хүүхдтэйгээ ажиллаад эхэлсэн байна. Одоохондоо яахан ингээд нөгөө суух төвлөрнө гэдэг чинь бас дасгал сургууль байдаг байхгүй юу? Миний туршлагаар хүн чинь ер нь юм штэ. Юмыг дасан хийн байж тэрэндээ дасаж мундаг болж эхэлдэг штэ. Дасаа дадаад тэрэндээ ингээд суралцаад хүчилж юусоо болохгүй гэж би угаасаа би дасгалаа захтаа хүртэл хүмүүстэй битлийг хүчлэх гэдэг. Хүн хүчлэх тусмаа цаашаа тэр хамаг сурах гэж байгаа юм чинь цаашаа яваад өгдөг байхгүй. Тэрнийхээ араас улам уцаарлаад юм уу стресстэд оролдоод байдаг байхгүй. Зүгээр өнөөдөр байгаагаараа хийгээд өнөөдөр болохгүй л тэгэл орхичих л доо. Тэг маргааш гэж нэг сайхан өдөр биш шүү дээ тий. Дахиад үз. Тэмч чи маргааш бас нэг ари өдөр яг адилхан байж болно шүү дээ бас заримдаа. Тэгэх юм бол чи тэгээд нэг хоног ингээд орхичих битээ тэрийгээ. Зүгээр өөр юм хийгээд ингээд стар бол. Дахиад тэрэндээ буцаад 1-2 хоногийн дараа дахиад тушаад үз. Нөгөө түн чинь нөгөө тайван байх тусам өөрийгөө ингэж нөгөө энэ цаг хугацаанд байгаад яах вэ гэдгээ ягцсан хүний толгойч арай өөрөөр ажиллаж эхэлдэг байхгүй юу? Тэ? Стресс үлээд ихгүй байна. Одоо би энийг заавал тех ёстой гэдэг харч улам хүн чинь энийгээ л стресс үлээд байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхээр одоохондоо бол чи зүгээр гоё тэр хэлж штэ ингээд
би ингээд ногоон дээр хин тэр дууг сонссон юм чинь чанста орсон юм шиг гэжсэн. Чи яг орж исэн байхгүй. За. Яг тийм байна. Би таны хэлсэн чинь нэрээ би бясалгал хийгээд идэг юм байна штэ. Гэт ингээ бодож яана л да. Би бас өөрөө яг үнэнгээ хэлэхэд бас яг бясалгал хийнэ гэдгийг бас 100% бас ойлгохгүй л байгаа юм шиг байгаа. Яг бясалгал гэдэг нь юу чи дотор бодохдоо за бодлоо хоослох юм шиг байгаа. Өөрийгөө тайвшруулах ингээд юм юмд төвлөрөх гэл ингээд бодсон. Таны хэлсэн чинь тэр нөгөө chanting гэдэг надад бас яг тэр нөгөө chanting юм сонсоод ингээд бясалгах нь илүү таарад байгаа ч юм шиг хүн бас өөрийгөө олох хэрэгтэй. Чин яг энэ дээр чинь яг нэг юм л уучлаарай зогсоож агаад яг яриг чинь тасалж агаад нэг юм л чи би яг ингэж ажилтдаг байхгүй юу? Одоо яг саний чинь хэлсэн шиг тий. Жишээлбэл чи ингээд одоо чил ингэж штэ би сая ингээд нэг мэдсэн чи би ингээд дуу сонссон чи ингээд нэрээ ингээд бясалгал хийж исэн байж штэ гэдэг штэ тий. Тэгэхээр одоо би тэрийг хийх хэрэгтэй юм шиг. Тэг чи сая бас юу гэлээ ингээд chanting ингээд сонсоод ингээд тэгж дараа нэг мэдсэн штэ надаа. Тэгэхээр хараа юу хэлэхэд нэхэр би ингээд заримдаа хэлчихсэн юм мартчихдаг байхгүй нөгөө голын даа яг энийг хэлж байна гэх. Тэгэхээр хүн биш тэ ер нь бол энэ зөвхөн миний л үзэл бодлууд штэ миний өөрийн амьдралын туршлага. Тэр чи өөртөө ингэж хэлсэн. Чи яг өөртөө тохирох юм олж байхгүй юм дөө. Чи хүн болгоны хэлснээр ингээл ингэх ёстой гэдэг дүрм зарим юмн дээр байдаг. Одоо тий. Гэхдээ ихэнх юм дээр тийм хууль гэж байхгүй шүү дээ миний дөө. Тий? Ингэхгүй бол тэгэл болоо. Одоо чи ингээл өстө нэрэ хамаг маа мартаал ингээл өстө нэрэ өөрийгөө төвлөрөөл ингээл бодол санаагаа цэвэрлэхээр чинь тийм амар юм гэж бод чинь үгүй шүү дээ. Тэгэхээр чамд ингээд чи юм сонс заяа. Тэрийгээ сонс. Тэнгүү чамд ингээд арай татн болоод ирнэ. Татн болоод чи ингээд ямар гоё юм бэ? Гэл дагж дуулна, үгийг хэлнэ. Тэгжитл чи чанстаа орцсон байдаг байхгүй юу? Хүчлээгүй байна гэд хэлээд нь штэ би те. Чи өөрийгөө би ингэхстэй тэгстэй гэдэг бакснасаа гаргачих зүгээр гаргачих тэр бэрээ. Яг тэгэл тэр тухайн үед юу мэдрэн тэрийг л мэдрээчтэй яа болохгүй гэж те. Гэхдээ бясалгал гэдэг бол мэрэгжлийн хүнээр нь тайлбарлуулсан дээр байх тий. Би ямар мэрэгжлийн ингээ тэг хичнээн би бясалгал хийж ирсэн би яг нөгөө үнэмлэхийг нь аваад хүнд зааж маагаал тий. Би зүгээр өөрөөхөө л хийдэг юм аа гэл ингээд хүн заагаад ингэдэг болохоос хийдэг болохоос. Тэгэхээр миний зүгээр өөрийн туршлаганаас болохоор анхаарал тэр дороо төвлөрдгөө маа миний дөө. Бүх бодол чинь алга болохгүй. Энд чинь би тархин дотор өдөрт 1 секунд хэдэн мянган бодол явж идэг гэлээ бүр учир томгол байдаг гэж. Тэгээ чи тэрийг цэвэрлэнэ гэдэг чинь эн чинь дадлага. Тийм болохоор чи ихлээр тэр дуугаа сонс. Тэр мөчтэй л гоё дуугаа сонсоод тэгэл яг тэр байгаа цагтаа л ор. Бясалгал хийх гэж юм уу эсвэл би анхаарлаа битгий юм бодож ирвэл гэд явуулчих. Шууд ингээ үгүй шүү гэж дуугаа сонсоод энэ дууныхаа үгэнд би эсвэл энэ хэлж байгаа юмдаа гоё анхаарья. Умдари тудари дури суухан гэдэг юм уу те. Зүгээр зэрэндээ анхаарлаа өгвөл бодлоо орчихвол түр хүлээж гараач гэдэг юм одоо яат юм те. Үгүй болохгүй шүү гэл. Би заримдаа ингээд аюу гой ингээд тасгалууд байдсан байлээ л те. Нэг аюу өөрхөн нөгөө real явжсэн чинь нөгөө янз бүрийн бясалгал хийхээр бодоод анх тэгжсэн байхгүй нэг хүн бясалгал хийгээ суугаар л ингээд мянган юм ороод ирдэг гинэ. Тэнгүүт нь ингэчээр алгуулцдаг гинэ аюу өөрхөн. Тухан дээр ингээд жоохон ингэчээр ингээд тэгэл нөгөө бясалгал тэгж ингэж ихсэн гэсэн чинь бас энэ чи аюу өөрхөн яа болохгүй гэж те. Тэгээ зарим мэслэгээр ингээ хамар дээрээ ингээ гэл тэгдэм бэлээ. Надад болохоор энэ их зүгээр юм шиг нүдэ зүгээр гэд. За гоё ингээд эндээ орно шүү. Энэ дуугаа сонсон шүү. За ингээд энэ бодлоо явуулаа шүү гэл ингээл юм уу те. Анхаарлаа тэгж ингээд яагаад нь штэ. Тэр бодлоо ингээ явуулаад нь штэ. Тэр бодлоо л явуулаад тэгэл тэрэндээ ороод яг тэр байгаа нэг 2 минут ч юм уу. Бясалгал хийнэ гэдэг чинь бүтэн 2-3 цагаар суу хинч тийхгүй шүү дээ. Багаар. Одоо сүүлийн үед орчин үед л бясалгалыг янз бүр болчиход байгаа шүү. Гадаа гоё гараад алах. Гоё юм сонс.
байгалийн тэр гоёыг ингээд хаар. Тэр яг байгаа мөчтөө. Яг тэр энэ ямар гоё юм бэ? Би айгүйх ингэдэг. Би маш их алхдаг. Ийм дасгал сургуулийн дөмөртлөө. Тэгэхээр ингээд энэ бүгд чинь хүнд айгүй гоё юм болдог. Тэгээд миний одоо нөгөө багшилж байгаа юм гэхээр ганцхан нуруу нуусны эрүүл биш. Тэгэл одоо яг энэ чинь ингээл хүмүүст би одоо тэгээрээ одоо ингээрээ яг ингээл заадаг байхгүй юу? Тэ? Ингээл одоо жишээл ингээл зарим нь жоохон стресс гэл би өстө нэр өнөөдөр жоохон тиймэрхүү байна. Миний бодол санаас та нэрээ шал өөр юм төөрөөд тийм би юм бодоод тэгэхээр би шал өөр юм яриад өндөг байхгүй юу? Тэгж ингээд нөгөө тэрнээс нь холдуулаад байна шүү дээ тэрнээс нь. Тэгмээ заа одоо ингээд үсчих гээд зарим хүмүүс хүн гэдэг чи айгүй. Зарим хүмүүс болохоор жоохон ингүүл их дуртай байдаг хүмүүс идэх байхгүй юу? Чам чаленж өгөөл ингэж гэ сэргдэг хүмүүс идэх ш. Зарим хүмүүс болохоор тийм биш, бүр огт тийм биш. Аль болох айгүй гоё амгалан тайван аль болох ингэж өөрөөр нь байлгах. Тэгэхээр ингээд яг ороод ирдэг айгүй сонио. Тэг ингээд ганцхан нуруу нуусны одоо эрүүл мэнд биш ингээл маш олон төрлийн юм зааж байгаадаа бол би үнэхээр баяртай байдаг. Энэ бол одоо миний нэг энэ насанда хийх ёстой юм аа би хийж байна. Би яг тантай бүр ингээд маш их санал нэг байна. Хүн өөрийгөө олно гэж хүмүүс тэгдэг шүү дээ. Ингээд зарим хүмүүс насаараа шахуу ингээд өөрийгөө хайгаад явд юм шиг. Ингээд би ямар одоо тий ямар учраас энэ хорвоо дэлхий дээр төрсөн би яг юу хийх ёстой ингээд хүмүүс тэгдэг шүү дээ. Тэгсэн би болохоор таныг зүгээр л миний бодол шүү. Гэтэ та ингээд өөрийгөө олчихсан хүн байгаа байхгүй юу? Тэгээд өөрийгөө олчихсан хүний нэг гол шинж нь миний бодлоор бусдад ингээд өгч чаддаг. Тэгээ тэрнээсээ бас өөрөө аз жаргал авч чаддаг. Аз жаргал аваад эхлэхээрээ тэр хүн ер нь өөрийгөө олоод эхэлчихсэн хүн. Тэгээд хийж байгаа юм бусдад одоо ингээд өгж байгаа юм маань таныг бас өөрөө чинь маш аз жаргалтай болгодог тий. Та өөрийнхөө дуртай одоо энэ уран уралтын тий энэ гайхамшигтай энэ өөрийнхөө чадварыг тий энэ бол үнэхээр авьяас тий энийгээ ашиглаад тэгээд одоо бусдад уран ураач болох ч бай болохгүй ч бай ингээд бусдад заагаад тий. Тэгээд тэрнээсээ хүмүүст тэрүүгээрээ ингээд тэр туслаад тэгээд энийгээрээ ингээд аз жаргалыг мэдэрч ирэхээр энэ л одоо хүн өөрийгөө олно гэдэг юм болов гэж би бодоод байгаа байхгүй юу? Би бас тэгж боддөө шүү дээ. Чамтай би бас яг нэг бодлоо. Би энийг нэг аз жаргалаа хаагаад юм уу юу болох хэвээр гэж би ерөөсөө санамсаргүйгээр ингээд миний нийгэмд ингээд аюу тийм ингээд санамсаргүйгээр явж байгаад нийгэмд ингээд ороод ингээд хөтлөгдчихдөг. Аюу сонирхолтой. Тэгээд би энийг ингээд айгу анзаардаггүй юм байна. Тэгээ нөгөө нэг дотор ингээд тэр нэг ингээд нэг би хэлсэн шүү дээ ингээд нэг дотор л айгу ингээд маш гоё байдаг. Нэх гоё ингээд нэг жинхэнэ амгалан аз жаргалыг гэдэг би тэрийг бас ингээд хэлэхээр хүмүүс мэдэн хүмүүс нь ойлгох хүмүүс нь ингээл нэг дотор ингээл нэг ямар гоё юм бэ би дандаа тэгдэг байхгүй юу. Энэ яг үн хичээлээ тусчаал би ямар гоё яаж ядарч исэн ч би тэгдэг байхгүй би ч олон цаг заана заримдаа бүр өглөө заримдаа 7 ковидын үед би бүр 5 цагаас орой 10 цаг хүртэл ваа дундх нь 1 цаг амраад тэгээд мэдгүй нэг эн чинь нөгөө энергитэй холбоотой болохоор би нэг аюу ядраад идэггүй байсан шүү дээ. Тэгээд ингээ нөгөө өөрийнхөө дуртай ямиг олж хийн гэдэг чинь чиний түрүүний хэлсэн бол яг үнэ би болохоор ингэж яддаг байхгүй юу. Заавал хүн заавал шүү. Бүр нэг эрдэмтэн намтай хуульч өмгөөлөгч одоо тэгэл юу эдэмж болно хүн сонирхлоор болгүй яах вэ? Хорвоод л хитэр энэ их гой потенциал ах энэ тий одоо ялангуяа энэ цаг үед бол маш их потенциалууд байна. Хүн юу ч хийж болно тэрнээс таашаал авна. Зарим хүмүүс надаа ингээл дийдэг. Бис аюу сони мэд юм аа гэлдэгдэг байхгүй. Тэгэхээр би чи өөрөө тэрний аз жаргалтай байна уу? Чамд гоё байна уу гэхээр өөстөө нэр хүмүүс намайг аюу гажиг солиотой гэдэгт би дуртай шүү. Тэгвэл тэр хүний бодох юм ямар хамаа байна. Энэ хорвоо дээр чи ганцхан л удаа амьдрна. Буцаж ирдэг гэдэгт би итгэдэг. Өөр би энэс чинь эргээд би тэрэнд бол итгэдэг. Гэхдээ дахиж яг би энэ шигээ дараа төрөлтөө би яг ингээд одоо өнөөдрийн сууж байгаа шигэт бас өөр хүн болол төрчих. Тэ? Тэгэхээр би өнөөдрийн байгаадаа л аз жаргалтай. Өнөөдрийн байгаадаа гэд энийг би аюу ихт бас ойлгосон байхгүй. Бас аюу ихт ойлгосон.
Энэ л мэдрэмж юм биш үү гэж би мэдсэн байхгүй. Энэ мэдрэмж л хамгийн гоё мэдрэмж байна. Энийг би ингээд бүр яаж тайлбарлах та бас амаргүй. Тэгээд ингээд яаж ингээд тим гэд хэлэхэд нэг тийм сонин нэг юм гоё мэдрэмж явдаг байхгүй юу. Тэнгүүт ингээд ямар гоё юм бэ л гэдэг. Үнэхээр энэ тэрийг хэлэхэд хэцүү тийм гоё мэдрэмж болохоор хэцүү биш л дээ нөгөө юм тийм гоё мэдрэмж одоо үгээр хэлэхэд ч багтаад байгаа тийм гоё мэдрэмжийг би тэгж тайлбарлаж байна тий. Тэгэхээр хүний өнөөдөр маргаашийн тий энэ зөвхөн энэ чи өөрийн амьдралдаа өөртөө л эзэн бэ гэдэг л юмыг би аюух яадаг. Би охиндоо ч тэгж хэлдэг. Охиноо би тэгж хүмүүжсэн. Энэ чиний амьдрал чи өөрийнхөө юу хүсэж байгааг л хий. Би надаас асуух юм бол би зүгээр яг зөвлөөд үгүй. Чи ингээд хит хитэн ингүүл ямар байна, энэ ямар байна гэд ингээд чи өөрөөр амьдрал яг бол энэ чиний амьдрал. Би хизээч энэ чиний амьдралаар амьдрахгүй. Би хизээч тэр хүний гутлан дотор хөлөө хийж явахгүй шүү. Би тэр хүний бодлоор амьдрахгүй шүү дээ. Тэгээ яг тэрнтэй адилхан ганц охиндооч би хүн болгонд гэдэг. Ерөөсөө л ингээд хүмүүстэй яриад л ингэхээр өөрийн бодол өөртөө зөв гэж нэг гоё монгол үг гэдэг те. Тэ. Тэр их гоё үг шүү дээ. Бас манай Монголын үг дэцэн эртээр үеийн үгснүүд бол маш мундаг, маш хүчтэй. Тэгээ тийм болохоор ингээд айгу гоё байна. Гоё юм хийж байгаа юм байна. Үнэхээр надад таалагдчихээн. Би өөрөө айгу юм ярьж айгу сонирхдаг болохоор энээс аз жаргал авдаг болохоор надад бол айгу гоё л. Баярлалаа. Тэгээд манай энэ суугийг сонсож байгаа хүмүүс надтай бас хуваараа холбогдсон л доо. Зарим хүмүүс нь болохоор ингээд бас нэг өөрсдөө амьдралдаа нэг юм туулаад явж байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүмүүс болохоор би ингээд яг чам шиг ингээд бас өөрийгөө ингээд алдчихсан те нэг хэсэгтэй ийм явж байна. Зарим нь ингээд бас над чиг ингээд өвдчихсэн. Тэгээд өвдөөд ингээд явж байхдаа бас миний YouTube сувгийг сонсдог гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүмүүс ингээд их урам зориг авдаг гинэ. Яагаад тэгэхээр би өөрөө нөгөө аль хэцүү үеэж даваад тулсан, өөрөө ч өвдөөд үдцсэн те. Тэгээд ингээд ярихаар ингээд бас тэр хүмүүст их ойрхон юмнууд яриад байгаа болохоор тэр хүмүүст их тийм мотивац гэх юм уу, инспирэшн өгдөг гэж би сонссон. Тэгээд тэр надад маш их одоо аз жаргалыг авчирсан байхгүй. Тэгээд би анх угаасаа энэ сувгийг нэгтэй ч гэсэндээ би ерөөсө ганцхан хүнд л тусалчий. Ганцхан хүн энэ сувгийг сонсог. Би ерөөсө хэдэн 100 мянган дагагчтай болно гэж эхлэегүй. Анх бодохдоо нэг хүн энийг сонсоод тэгээд амьдралаа өөрчлөөд над шиг өвдөж зовхгүйгээр тэг ингээд сайхан аз жаргалтай сайхан амьдрчихвал миний зорилго одоо бүтэх байсан байхгүй. Тэгсэн чинь одоогоор нэг 200 надад 200 гарна л нэг юм үнэнч сонсдог хүмүүс байгаа. Гэхдээ тэр хүмүүс яг өөрсдөд нь хэрэгтэй учраас сонсоод байгаа юм шиг байгаа. Өөрсдөө ингээд сонсомоор байгаа учраас нэг цаанаасаа нэг энэ тэр хүмүүс одоо миний пост тавьсан юмыг харж байгаад ч юм уу санаандгүй байдлаар ингээд үзсэн. Зарим нь бас нөх хэрэгтэй дээ ингээд шеэрлээд ч юм уу те ингээд үзсэн байгаа юм шиг хаан сонссон байгаа юм шиг. Гэхдээ энийг сонсоод бас нэгэнд нь ч гэсэндээ ингээд амьдралд нь тус болсон гэдэг үгийг сонсоод надад бүр маш их гайхамшигтай санагдсан. Би YouTube-ийг нэгээд одоо хийгээд бол би жил гарна л болж байгаа байхгүй юу. Тэгэхэд аль хэдийн ингээд хүмүүст жоохон ч гэсэндээ ингээд урам өгчихсэн те амьдралынх нь бас туулаад явж байгаа юмд чинь энэний цаанд аваад гарахад бас юу байгаа шүү те. Тий амьдралд чинь одоо нэг хэцүү зовлон янз бүр боллоо гэхэд чинь насан турших биш шүү дээ. Тэ энэ бол яг энэ хэсэг хугацаанд үргэлжлэх юм байна. Энийг энэ охиныг харалдаа энэ охин ингэж их янз янзын үтсэн гिचэд одоо ингэ явж штэ би яагаад болохгүй гэд урам авд юм шиг байна лээ. Тийм болохоор тэгээ танд маш их баярлалаа. Одоо миний тий урилгыг хүлээн аваад цаг заваа гаргаад те ярилцж байгаа би маш их баяртай байна. Тэгээд би одоо танаас асуугаагүй зүйл байна уу? Тэг бас энэ манай энэ YouTube подкастыг сонсож байгаа хүмүүст та өгөх зөвлөгөө өөрийгөө хайрлах тал дээр тэ өгөх зөвлөгөө байна уу?
гэж би танаас асуух гэсэн. За. Тэгээд хамгийн түрүүн бас ингээд надтай ингээд ярилцъя гээд ингээд надтай холбогдоод тэгээд ингээд заа гээд ингээд хоёулаа зөвшөөрөөд ингээд ийм ярилцлага ингээд энэ гоё подкастт орсонд бол үнэхээр чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд ингээд яг ингээд нэг тийм ийм юм асуусан болов гэж би бол нэг их тэгдэггүй. Яг тэгэхээр энэ бол чиний сэтгэл зүрхнээс гарч байгаа учраас ингээ хоёул айгуу гоё хоёр эмэгтэй хүн ярьж байгаа юм шиг ингээл би тийх аюу дуртай тийм. Эн чин заавал нэг ингээл нэг тийм ингээд өөр ярилцсан бол одоо тийм л хаал би осны одоо нэг тийм ингээд нэг тийм төлбөр юу ч үгүй. Бэлдсэн хөтөлбөртэй ч юм уу тийм болохоор тийм байх. Надад бол тийм байсангүй. Тэгээд айгуу гоё ингээ яг чин сэтгэлээсээ ингээд байгаагаараа л ярих ерөөсөө. Би тийм айгуу дуртай. Хүн ер нь байгаагаараа л байх тийм. Ямар ч илүү төтөө чимэггүй. Яг өөрөөхөө өнөөдөр чи үнэхээр яг өөрөөхөө би яг өөрөөхөө тэрэн шиг адилхан. За чи тэгээд бас надад тэглээ штэ. Ингээд айгуу гоё юм ярилцлага болсон. Надад бол айгуу таалагдчихээн. Тэгээд би бас чамаар айгуу бахархаж байна. Өөрөөхөө дотор хүүхдэд ажиллаад өөрөөхөө учрыг олоод би ерөөсөө ийм ихсэн байна. Нэг хүнд ч гэсэн би тусалчий гэж нээсэн гэж штэ тий. Над ч үнэхээр гоё. Бүх юм нэгээс эхэлтэн штэ. 100-аас эхэлдэггүй байхгүй юу? 10-аас эхэлдэггүй штэ. Бүх юм нэгээс эхэлдэг тий. Тэгэхээр чи тэгээд ямар ч нөгөө том зориг төлөвлөгөө тавиагүй гэж штэ тий. Одоо жишээлбэл хэдэн зуун мянган даагч та ч юм уу тэгээд ингээд тэгэл аяанда явн чангарна гэж айгу гоё үг гэдэг штэ. Юм багаас эхлэх тусам айгу гоё байдаг. Тэр чинь айгу ам шинттэй. Яг л чиний зүрх сэтгэлээс гарч байгаа болохоор. Тэгээд бас ингээд чи надад хэллээ ингээд янз янзын хүмүүс сонсоод тэднэрт ингээд урам өгч юм уу сэтгэл санааны айгуу гоё ингээд тэр ингээд үнэхээр яг хүний нэг үг хүнийг сэхэж нэг үг хүнийг одоо алдгаа гэж нэг үг хэлдэгтэй. Яг тэрнтэй адилхан юмиг яаж мэдхүү. Өнөөдөр амьдралдаа янз бүрийн юм туулаад итгэлээ алдсан. Тэ бүр ингээд яхаач буцаа болцсон амьдрал бол амаргүй штэ. Янз бүрийн юм туулахад ялангуяа хүний хамгийн хэцүү юм өвчин зовлон үхэл хагцл байдаг байхгүй юу? Хүн бусад юмыг дийлээд гарчдаг байхгүй юу? Яаж хийж байгаа. Иймэрхүү юм дээр аюу сөхөрдөг хүмүүс. Би ч гэсэн одоо хичнээн би ингээд аюугаа ингээд өөрийгөө олцсон. Ингээд аз жаргалтай амгалан тайван тийм хамгийн гол нь өөрийнхөө юу хийж байгааг ингээд энэ юу хийх ёстой вэ гэдгийг мэдсэн ингээд сууж байгаа ч гэсэн би ч гэсэн хүн надад туулсан юм бас зөндөө байгаа. Тэгэхэд хичнээн би ингээд гоё юм явж хад амьдрал аягүй сонирн байхгүй. Ингээд явж итэл гинт нэг пат гэд нэг том чулуу орж ирээд хараагүй ижил цогчдөг байхгүй. Тэгээд стия энэ ханаас ороод ирв. Юу вэ би ч уг гайгүй явжсэн гэж хүн тэгдэг байхгүй юу? Энэ үнэн шүү дээ. Амьдрал юм чинь. Ингээд хид чулуун цохилсан зөндөө явдал байгаа надаа. Ингээл саяхан хүртэл тийм. Тэгэхээр би энэ одоо чамааг сонсдог, чамаа дагдаг, чамаас ингээд гоё ингээд сэтгэлийн тэнхээ авдаг, инспирэшн авдаг хэм хүмүүс ингээд сонсож байгаа тийм болохоор би ингэж л хэлмээр байна. Яг сайн нээлдэг шиг. Айгуу гоё ингээл намайг хүмүүс идэх. Ямар гоё амар амгалан тайван. Ямар гоё юм бэ. Гүй би чи хаяа бас том чулуун цохиулдаг штэ гэж хэлдэг байхгүй юу? Тим юм гарна. Гэтэл тэгсэн үед хүн даваад гардаг байхгүй юу? Яагаад тэгэхээр нөгөө дотор өөртөө ажиллаад өөрийнхөө хүсэж байгаа юмыг хийгээ яваад хаа. Тэгээд ингээд аль болох битгийн нэг ингэж энэ одоо нөгөө blind side гэдэг чинь ингээд нэг ингэж одоо хайрцагын дотор битгий байгаарэ аль болох гоё ингээд өөрийгөө нээх тусам өөрийгөө ингээд гоё open байлгах тусам өөрийн ирэхгүй гоё юм орж ирдэг тий үнэн штэ энэ яг нөгөө түрүүний чулуун цохилно гэдэг шиг тий бас гоё юм орж ирнэ энээсээ бид нар сурна тэгэд бид нар чи ерөөсөө энэ амьдралд суралцах гэж тий
Энэ амьдралаас суралцах гэж. Гэхдээ сурсаар агаад нэг үг өгдөг үстэй бас тий. Сураал байдаг. За одоо би боллоо гэсэн маргааш нүм маань педимхэн мэлчих шиг. Тийм үг өгдөг шүү дээ. Зүгээр л үгтэй. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр өнөөдөр байгаа яг энэ цаг мөчтөө амьдраад тий өөрийнхөө юу өнөөдөр хиймээр байна, яамаар байна. Би тэрнээс битгий санаа зов, ээжээсээ битгий, ааваасаа, нөхрөөсөө, хүүхдээсээ. Чи өнөөдөр бас чи нэгэн цагт чи хүүхдэл байсан шүү дээ. Өнөөдөр чи гараад гоё дугуун дээр унаад ингээ гашгараад жоох хүүхдийн дугуун унаад ингээ яага болохгүй гэж. Тэр болохгүй гэсэн юм ч байхгүй шүү дээ. Тэг чи тэрнээс аз жаргал авч шүү дээ. Бага цаг мөчтөө ингээд өөртөө цаг гаргаад яг хийгсэн юм а хийгээсэ гэж би хүмүүсийг аяг хүсдэг байхгүй юу? Тэ? Миний одоо бас аяг хүсдэг юм тэр. Надаас хүмүүс би яах вэ гэхээр яамаар байгаа юм тэрийг л хийгээч гэдэг байхгүй юу? Тэр бол үнэн тий? Тий, үнэн. Хүнээс асуух ямар ч хэрэггүй. Чи өнөөдөр юу хиймээр нь яамаар нь тэрийг хий. Энэ амьдрал чамд ганцхан удаа болтно. Яг одоо энэ цаг мөч тий? Тэр тэрийг л хий. Тэгэд тэрийг өдөр болгон тэр дуртай юм хийгээл яваад байна. Тэгэхэд бас ингээд амьдрал сайхан штэ. Тэгэл чулуун цохиулах юм байна. Тэгээ босоод ирдэг байхгүй юу? Юу чулуун яа жоохон шалбарчлаа гэдэг ч юм уу тий. Миний юу хэлээд байгааг ойлгож байгаа. Ойлгосон. Тэгэхээр миндүү бас ингээд ийм гоё юм хийгээ ингээд явж байгаа би болж юмдаа айгу өмнөөс ч юм би бол айгу баяртай байна. Тэгээд улам хамжилт хүсье. Баярлалаа. Тэгээ яг өөрөөрөө байгаарай. Өөрийнхөө тулж байгаа энэ үзэж байгаа experience болж байгаа те энэ бүгдийг ингээд хүмүүстэй ингээд хуваалцсан гэдэг чинь амаргүй байхгүй юу. Гэхдээ чи яг өөрийнхөө authentic be your authentic yourself гэдэг штеп бид нар те яг өөрийнхөө байгаагаараа л байх. Би тэрийг л аюу юу яадаг. Өнөөдөр ингээ өнгө гоё намайг хүмүүс заримдаа тэгдэг байхгүй. Хөөстө гялт цаал ингээл цэнцгийг хэлэхээр би өөрөө тэрэндээ дуртай. Би балер би чаддгүй нэг тийм сонио. Би бүр ингээд цаанаасаа байж чаддгүй байхгүй юу. Заавал усанд орж, заавал гоё үнэртэй усад төрхээд, заавал гоё үсээ янзлаад юм уу. Заавал за ийм гоё дээлэн өсгөлэгт гоё йога панц өмсгөр би дотор маань ямар гоё юм бэ гэд ингээд энэ л би. Тэгэхэд ингээд өнөөдөр зөвхөн унтлахны усаа шорттой гад жаргалтай байдаг хүмүүс яа болохгүй гэж. Яа болохгүй гэж. Болохгүй биш ш тэр чинь. Тэр чинь зөвхөн өөртөө л хийж байгаа юм тий. Тэгэхээр ингээд амжилт хүсэн минь дүү тэгээд надад бол аюу гоё ялла. Баярлалаа. Тэгээд чиний энэ подкаст чинь маш мундаг болох байхаа. Хүн ер нь өөрөөрөө байгаад зүрх сэтгэлээсээ хийсэн юм цаанаасаа ундардаг байхгүй. Тэ? Баярлалаа. Тэгээд баярлалаа. Би яг танд хэлмээр байгаа зүйл болохоор ингэж бодож байна л та нөгөө уулзах хэвээр хүмүүс уулзаж учрах хэвээр хүмүүс учирдаг гэж. Тэгээд цаг нь болохоороо уулздаг юм шиг байна. Би өнөөдрийн энэ конференст те өөрийн мэдлгүй л ингээд бүртгүүлээд ингээд очисон тантай уулзна гэдгээ ч мдэггүй байсан. Гэтэл ингээд нэг хувь тавилан байна уу те учрал байна уу ингээд хоёлаа уулзж байна. Тэгээд та яг миний хүмүүст хэлмээр байгаа зүйлийг цаа хэллээ л дээ. Яг өөрийнхөө бай. Юу хүсээд хиймээр байна. Тэрийгээ л хийлтэй. Тэгээд аз жаргалтай бай. Гэхдээ тэрийгээ тууштай хийгэрээ гэдэг та юм хэлж штэ те. Тэр чин би бүр үнэхээр хэлмээр байгаа санаа байхгүй юу. Одоо би танд хэлэхэд би энэ лайф коучер сурж байгаа. Тэгээд сурахтаа би бас ингээд өөрөө сурмаар байна гэж бодсон боловч за төлбөр нь үнэтэй юм байна. За би чадахгүй болов уу энэ чинь ийм гэл ингээл өчнөө олон ингээд шалтак ингээл дотроо бодож яснаа өөртөө маш том зэрэг гаргаад би ерөөсөө чадна яагаад болохгүй гэд вебсайт нь өөрхөн ормоор байсан тэр академиэр байгаа scholarship хүсэд тэгээ би тэтгэлэг авсан байхгүй. Тэгээд одоо би ингээд тэтгэлэгтэй ингээд лайф коучер сурж байгаа. Тэгээд зүгээр нэг лайф коуч биш, энэ болохоор Wayfinder life coach гэдэг. Тэгээд тэр нь болохоор хүний одоо байглаас одоо генээс цаанаас удмаас нь өгөгдсөн өгөгдөл гэж байдаг. Энэ хорвоо дэлхий дээр хүн болгон өгөгдөлтэй юм утга учиртай
өөрийн гэсэн ийм хүсэл мөрөөдөлтэй байдгийг гинэ. Тэгээ тэрийг нь болохоор ингээд байгаль биш нийгэм, ээж аав одоо орчин тойрон те одоо энэ зүйлээс болоод ингээд тэр нь өөрчлөгдсөн. Зарим хүмүүс тэр өөрийнхөө тэр хүсэл мөрөөдөл тэр байгалаас өгөгдлөө ингээд бүр олохгүй төрч гисэн явж идэг гинэ. Тэгээд тэрийг нь олоход энэ Wayfinder Life Coach тусалдгийн гинэ. Тэгээ би одоо нэг тэр сураад явж байгаа байхгүй юу? Тэгээд яг ингээд сураа явж исэн чинь ерөөсөө л миний үндсэн одоогоор ойлгож байгаа хамгийн том ойлголт ер нь юу юм бэ гэхээр хүн өөрийнхөө дуртай хиймээр байгаа юм хийж амьдрах хэрэгтэй юм байна. Тэгээд тэрүүгээрээ мөнгө олж тэрүүгээрээ одоо амжилтанд хүрч явдаг гинэ. Яагаад гэх юм бол чамд хүсэл байгаа учраас одоо чи тэрүүгээр хичнээн янз бүрийн асуудал гарна. Угаасаа амьдралд асуудал байхгүй гэж байхгүй нөгөө чулуунд ингээл зохиулаад ингээ явна. Тэгээд явах болгон танд хүсэлчин байвал тэр чинь ингээд улам ориглоод энэ тэрүүгээр амжилт гаргах бүр ингээд 100% боломж байдаг гэж байгаа байхгүй. Яг уу зарим хүмүүс одоо өдөр тутмын амьдралтай ингээд янз юмнаас болоод тэрнээсээ төөрчихсөн тэр хүслээ тэрийгэ мартчихсан бүр ингээд явж идэл гэж байгаа юм л да. Тэгээ тэрийг нь олоход тусалдаг коуч болох гээд би сурж байгаа байхгүй. Тэгээ таны хэлсэн чи би бүр ёо яста миний яг хэлмээр байгаа хүсэж байгаа юмыг та хэлчихлээ гэдэг би сая бодож ирсэн. Тэгээд танд маш их баярлалаа. Таны одоо цаашдын ажил үйлсэд чинь амжилт хүсье. Тэгээд нэгэнт одоо та уран нуграач хүн учраас бас урлагийн тэ нөгөө Янжин лам бурхан таныг үргэлж ивэж байх болтгоо гэж хүсэж байна. Тэгээд танд маш их баярлалаа. Одоо би YouTube сувагтаа бас таны нөгөө холбоо барих юмнуудыг бас оруулчин нөгөө сошиал медиа нарыг. Тэгээд манай отгоо одоо дэлхийн энэ эмэгтэй бол бүр дэлхийд одоо хүндлэгдсэн, үнэлэгдсэн юм эмэгтэй байгаа. Тэгээд та бүхэн маань сошиал медиагаар дагаарай. Тэгээд хэрвээ холбоо барихтэй ингээд юм хүсэлтэй бас өөрөөсөө бас нурууны асуудалтай ч юм уу те ингээд нуруу нугс тийм. Тэгээд нөгөө нэг яаж нөгөө блокуудаа тайлах уу тэр те би ерөөсөө л тим хийдэг байхгүй. Нуруу нугсанд биэнд байгаа энэ блокууд шүү дээ те тэрийг чинь би тайлж өгдөг. Дасгалаараа ямар дасгал яаж хийж те дасгал гэхээр бүр нэг тийм өөрийнхөө цохоосон тийм надаа бүр тийм релиз exercise би нэг бөмбөг харуулад нэг юм жижигэн тэрийн ста тэгээд тийм одоо дасгалуудтай тэгээд тэрийг ингэж тайлж өгдөг. Тэгээд ганцхан өөртөө нөгөө зөвхөн дотроо ингээд ажиллаад тэгэх биш бас ингээд энэ биен дээрээ яаж тэрийг өөртөө тусалж ингэж байгаа бүглэрсэн юмнуудаа гаргаж олох вэ? Хүний нөгөө юу лимф нод чи юу лээ монголоор нөгөө тунгалгын булчирхаанууд чинь бүх биеэр байдаг байхгүй. Ганц хоёр дахь газар биш ш. Тэрийг би нөгөө ингэж тэ массаж биш дасгал сургуулаар хөдөлгөөнөөр тэрийг арилгаж өгч тэнгүүт тэр нөгөө цусны эргэлт чинь маш амжилт ингэж нөгөө хурдан яваад солигдоод тэнгүүт ингээ бүх юм чи сэрэгдэг байхгүй. Тэгдэг. Тэгээ би тийм юм ерөөсөө хийдэг байхгүй. Тэгээд ингээ миний хийдэг юмыг ингээд яхаар хүмүүс ингээ харчаад за энэ ч одоо арилахгүй байхтаа гэж заримдаа жоохон тэгдэг. Гэхдээ би бол тэрэнд хизээч нэг юм боддгоо. Тэгэл би аль болох хүмүүс тайлбарлал би аюу patient. Үгүй өөрөө ихлэд хийгээд үз. Зүгээр ингээд ихлэ ганцхан юм чи үзье. Ганцхан юм үзье. Тэгээд өөрөө мэдрэл гэдэг байхгүй би. Өөрөө бүм мэдэрч ийч өөрөө үзчихэж ер нь юм яадаг штэ. Тийм тэгэхээр баярлалаа. Бас ингээд миний сошиал медиа чинь бас хөөрхөн юу нөгөө чулуун цохол нэгдэг шиг би 10 гаруй мянган дагагчтай байсан чинь хакер төлөд тэгээд дахиж эхлээд надад зав байгаагүй хоёрдугаарт нэг орхим шиг санагдсан байхгүй нэг хэсэг би тэгдэг байхгүй надад ямар нэг энэ нэг ямар нэгэн сайн ямар намайг энтэйгээ ажил гэдэг тэгээ би нэг хэсэг бараг шахуу 7-8 сар ямар ч сошиал медиагүй байж байгаад сая нэг бараг жил болж энэ хөөхөө нэг 600-д нь л даг штэ. Чи би чи нөгөө нэг байга юмараа ингэж нөгөө одоо чи хэлсэн штэ нөгөө түрүүн би нэг 200 хэдэн хүн байдаг. Тэр чинь их чухал юм дөө. 200 сая чинь төлбөртэй ч юм уу хурамч дагагч нар байл яах вэ? Харин 200 гэдэг чинь бас мундаг байна. Тийм. Тэгээд нөгөө хамгийн гол нь тэр 200 хэдэн хүн болохоор
хэрэгтэй болоод дагж байгаа юм шиг байгаа тий. Хэрэгтэй болохоор тийм сонсомоор байгаа болохоор дагсан хүмүүс байгаа байхгүй. Тийм болохоор маш их баяртай. Тэгээ ирээдүйд бол улам л дэлгэрэх бах. Тэгээд ямар ч байсан гэсэн танд маш их баярлалаа. Тэгээд танд дараа дахиад боломж олдвол яг хоёулаа нэлээд хоол амьдардаг те бид хоёр бол бараг 5 онгоцоор нь эсвэл 5 6 цагийн зайтай амьдардаг. Гэхдээ эргээд дахиад уулзъя хоёлаа гэсэн юм өрөөлийг тавья гэж бодчих тийм чадвал дахиад ингээд in person чадахгүй бол ядаж онлайнаар ч хамаагүй ингээд ярилцмаар байна. Яг тэгэхээр танаас асуух зүйл бол маш их байгаад байна. Гэхдээ нөгөө нэг бас эн чинь жоохон цагиндаа баригдах хэрэгтэй. Бид ч хоёлаа бас өнөөдөр ивенттэй байгаа тийм байгаад байгаа. Тэгээд үзэгчтэй маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзъя. Тэгээд хэрвээ энэ YouTube сувг маань таалагдаад тэ энэ подкаст маань таалагдах юм бол хэрэгтэй хүнд нас шеэрлээрээ тэгээд subscribe хийгээд лайк дараад тэгээд бас комент үлдээгээрээ танд юу таалагдсан бэ? Эсвэл бол та юуг илүү цаашдаа сонссомоор байна те юуг мэдмээр байна. Надад маш их тус болох болно. Ингээд дараагийн дугаараар дахин уулзлаа. Тэр баяртай. Баярлалаа.